гэж итгэнэ стач. Шудрагаас Тийш Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо битгий сонс олон юм битгий. За сайн байцгаана уу эрхэм хүндэт битгий сонсогчдоо манай подкастын 16 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За тэгээд манай подкаст бол одоо сүүлийн 3-7 хоногийн турш баг Монголын яг iTunes, Apple-ийн подкаст чарт дээр бол номер 1-т ороод байгаа. Тэгэхээр та бүхэндээ маш их баярлалаа. Биднийг номер 1 болгосонд баярлалаа. Угаасаа бид нар бас тийшээ зорж байсан. Тэгээд подкаст сонсоод гоё сонирхолтой мэдээлэл тий хөгжилтэй хамтдаа хандаа тий яг юм хамтдаа байгаа юм шиг гоё мэдрэмжүүдийг авсан бол санал сэтгэлдлүүдээ iTunes-ийн подкаст чартан дээр ороод битгий сонс подкастт доор рейт хийгээрээ 5 од өгөөрэй. За яг мэдгүй та өөрсдөө мэдэрээ хэд од өгөх нь бол та нарын тааллаар болох ёстой. Тэгээд доор нь сэтгэлдлүүдээ бичээрэй. Тэгэх юм бол бас манай подкаст номер 1-т байж чадсан шүү. Тэгээ битгий сонсыг сонсож байгаа бүх залуучуудаа баярлаа. Дэлхийн өнцөг булан бураас сонсож байгаа манай залуучууд гоё гоё мессежүүд явуулж байгаа. Тэгээ та бүхэндээ тэгээд Монгол Улаанбаатар хотоос минь төргөж байна. Хайртай шүү. Тийм тэгээ сүүлийн хэдэн дугаар бол бас зочидтой байлаа тий. Сүүлд Наранзуу ах орсон, Идрээ орсон. Тэгээд Төөгөө тий, Бавуудорж, Маска тий. Манай залуучууд бас одоо ах тий Наранзуу ах. Тэгээ маш сонирхолтой яриануудыг өрнүүлсэн баг. Гэтэ бид нар нөгөө сүүлийн үед яг шууд зочноо танилцуулаад зочинтойгоо яриад яваадсан. Бас яг битгий сонс подкастынхаа яг үндсэн цөм болсон юм алдаад тий. Сонсогч нараа бас одоо яахгүй тий. Онцлохоо болоод байсан. Тий онцолж хэлмээр санагдаж байна. Тэгээ та бүхэндээ бас дахин баярлалаа. Сонссоор байгаад баярлалаа. Баярлалаа. Уул нь бол битгий сонс гэж хэлээд байгаа. Их баярлдаг шүү дээ. Ер нь царинаас нь ингээд бас харагдж байгаа. Ялангуяа яг нэг анхны эпизод 1-ээс хойш байсан сонсогчдод бол бүр амар гоё бүр яг тий. Бид гурлахнаа дүрсэхгүй тэгэл подкаст хийдэг байх тэгэл сонсоол дэмжээл явдаг байсан. Одоо бид нар Монголын номер 1 подкаст болсон байна. Энэ бол яг тэр битгий сонсогчдын бол айгуу чухал нөлөө гэж бодож байна. Тийм. За тэгээд аваасаа дүрсэн дээр бол манай содог гарцсан байна. Тий. Зочин бол шууд харагдлаа. Та бүхний сайн мэдэх бас хүсэн үлээсэн тий. Одоо баг 2-3-7 хоног яг зочноор оролцоолох гэж бол бид нар оролцсон байгаа. Тэгээ та бүхний өмнө Хүүхдөөс сочид UB Comedy Club-ийн уран бүтээлч бондгоржаал тий содог юу чилаа орж оролцууллаа. За юу андаа За сайн байцгаана манайхаа. За бас 3 найзтай өдрийн мэнд төргий бас сонсож байгаа нийт сонсогчдоо үзэгчдээ бүгдэнд нь өдрийн мэнд төргий. Бас та нарын хүсэмжит залуу байх бас гоё идэх юм байна. Тэг яг нэг одоо хүсэгдэж байгаад ирэх чинь гоё шүү дээ. Содогчууд баг зав момент харахгүй явсараад баг 3-4 дахь өрсөн үү тий. Тэгэл анхных дээр зүгээр урьж байгаа яг сүултээ тэгсэн аах бид нэг нэгдүгээр iTunes дээр нэгт орно гэж байгаа л арай гэж ороод тэгснэ за юу вэ одоо содог дахиад өрөө гээл тэгснэ таныг манай Монголын номер 1 подкастад орохыг дахин урьж байна тэгсэн чи содо Монголын номер 1 болохыг хүлээж ирсэн юм аа гэж. Тэгэд ойрд яг ямар ажил төрөл хийгээд ийм завгүй байв та яг одоо 100 сайхан зусж байна уу те зуны энэ улирлыг ер нь яаж өнгөрөөж байна? Сайхан зусж байна уу гоё байна. Тэгээд зөндөөл юм хийж гин. Одоо тэг яг ингээд юу хийж гин гэд харахлаар нэг жоохон юм хийцэн юм шиг те. Тэгсэн юм яг ингээд хараад үзэнгүүт бүр маш их юм ингээд амжуулаад яваал гэдэг юм байна. Гэхдээ өөрийнхөө чадах 100% нь бас хүрээгүй. Нэг 40-50% л ажиллаж байна. 100 болгоно юм тий. 100-тай ажиллавал одоо юу ч болох юм бөө мэд. Тий штэ. Саяхан содоо өөрийнхөө тусгай тоглолтыг UB Comedy Club дээр хийсэн байгаа. Бараг 2 цаг ярьлоо. Тий. Хотос. Яг ганцаар бол цаг 45 минут ярьсан байсан. Цаг 45 гэдэг бол бас вау. Тэгээ цаг 45 минут мэрэгжлийн жүжигчин ч гэсэн гав ганцаархнаа тайзан дээр хүмүүсийг ингээ нээлгээд хөгжөөгөөд юу гэдгийг те анхаарлын
ингээд алдахгүй байна гэдэг бол хэцүү гэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Мэргэжлийн жүжигчид хүртэл та нарын хийж байгаа юм бол маш хэцүү. Одоо ер нь баг урлагийн хамгийн хэцүү гэж хэлэхэд болно доо гэж хэлжсэн. Гэхдээ би хин гэдгийг хэлэхгүй. Ер нь гэхдээ entertainment-ийн хамгийн хэцүү төрөл гэдэг юм бэлээ. Stand up comedy. Одоо Louis CK, George Carlin эдрийн спешиал хүртэлтэй 1 цаг байхад манайхаа одоо цаг 45 минут энэ төр хийж ин тэгэхээр бас амар баг. Ер нь Netflix-ээр ингээл үзэж яхад гадны комедианууд ер нь бол цаг тэгээ ер нь хэдэрлээ гэхэд цаг 20 минут. Тэ. Тэгэнгүүт цаг 40 өмнөх тоглолтын цаг 30 минут, саяны сүүлийн спешиал цаг 45 минут болсон. Тэгээд бас өөртөө итгээгүй л дээ. Вау, ямар гоё юм бэ. Тэгэд ингээд ерөөсө зогсолтгүй явцсан. Тэгээд зогсолтгүй явхлаар өөрт ч тэр үзэгчдэд ч тэр амар хурдан болоод өнгөрлөө гэд. Хөөх цаг 45 минут өнгөрсөн юм уу гэд бүр гайхаад байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр гоё байсан байгаа байхгүй. Тийм, гоё байсан үед л одоо юм хурдан дууссан шүү дээ, тий. Яг тэгээд юу. Гэтэ би саяны нөө юун дээр хэлэхэд бол Америкийн одоо шинэ Louis CK цагийн юу одоо спешиал хийж ийн гэдэг гэж штэ тэ өчтөр бид нар үзсэн штэ Louis-ийн Comedy Store. Тэгэхэд тэр чин бол бас нөгөө чанарын хувьд бол амар нягтршуулсан юу хийж байгаа хөөх тэ. Тэгэхээр одоо бид нар Louis бол ингээ 30 жил comedy хийсэн хүн тэ Louis CK. Тэгэхэд бид нар одоо 3 4 жил хийж байгаа 5 жил хийж байгаа залуучууд те бас яг харьцуулах бас одоо энэ дэр хүмүүс жоохон шүүмжилж магадгүй л те. Тэгээ бид нар шүүмжлэлийн зогсоож байна. Тэгэхээр бид нар ингэж харьцуулах гэж байгаа юм биш. Чанарын хувьд бол тэр бол маш одоо юу гэдэг. Угаасаа чанарын хувьд бол бид нар угаасаа Louis-тэй яриад шал хэрэггүй байхаа гэж бодож байна. Тэгээ амьдралын туршлага одоо Louis чи манай аавтай ч гэсэн шүү дээ. Яг нэг өдөр төрсөн. Тэгээ дэлхийн одоо комедигийн оргил дээр байж байгаа хүнтэй бол бид нар яг харьцуулаад яах вэ? А тэгтээ яг Louis шиг амар байгаагүй ч гэсэн содоо бол ямар ч байсан хүмүүс нь те зүгээр ямар хурдан өнгөрчвөө гэх хэмжээний сонирхолтой бас те шоуга гоёор хийж чадсан байгаа байхгүй юу? Тий. Тэгээд нэг тусгаалan бас талархал хүмүүстээс хэлэхгүй болохгүй байх л та. Нэгдүгээрт одоо ямар ч UB Comedy Club-тэй би бол маш их баярлж байгаа. Тэ энд ингээд бэлэн тайз тэ бүр зүгээр ч клуб биш те бүр Asia's Finest Club болгоцсон. Дээрнтэй ингээд плед мэлээд зарах бүх сувгууд нь нээлттэй үзэгч нартай ингээд явах маркетинг бүх юм нь ингээд бэлэн байж идэг те. Бид нар зөвхөн ийм жоок бичгийг л үлдээсэн те. Одоо өөрсдөө сэтг одоо бүх юм нь бэлэн байна. Хин энэ талбар дээр одоо өөрийгөө толгоогоо сайн ажиллаж чадсан нь одоо бол амжилттай байна гэдэг ч юм. Тэрнээс гадна UB Comedy Club-уудын явуулсан арга хэмжээнүүдэд бас амар их баярлж байгаа. Гадаадын комедианууд одоо энд хурж иж шоугаа хийхтэнтэй би ингээд workshop хийгээд комедиануудаа ингээд хэрэгтэй зөвлөгөө юмнуудыг ингээд бүгднийг ингээд би тэн дээрээс амар их юм зүйл сурч авсан байхгүй. Одоо жишээ нь яг нэг гоё яг чамд үлдсэн тийм одоо сургаал гэх юм уу те. Надаа нөгөө Брайны сургаал байсан байхгүй юу? Сургаал одоо. Тэр сургаал маань Brian Aylward гэдэг Канадын бас одоо шилдэг комедиан болсон 16 оны илүү шилдэг комедианаар шалгарч ирсэн. Тэгээ сая өнгөрсөн 2 сард манай UB Comedy Club дэрж тоглолтоо хийсэн. Тэгээд ирэх болгонд нь бид нар одоо бас тий үнэтэй одоо сургаалуудыг бас авч үлддэг байгаа. Тэгээ тэгж хийжсэн л та. Нэг комеди өөрсдийнхөө стилийг эхлээд ингээд тодорхойлох хэрэгтэй гэдэг нэг юм гоё баттай стилтэй болчихлоо тэрэндээ ингээд улам гоё ингээд хөгжүүлээд явдгаа гэд. Тэгээд намайг болохоор бүр тусгаалan хэлсэн үзчихэд чи болвол одоо ингээд нөгөө нэг хэлсэн шүү дээ. In their own universe гэдэг тийм англилд багтах нөхөр байна. Бүр өөрийн шал өөр ертөнцтэй чидэг. Одоо яг чиний сэтгэгээгүй юм өөр хүмүүсийн сэтгэгээгүй юмыг чи сэтгэгээ тайзан дээр ярихлаар хүмүүс ингэж гайхшрангаа инээдэг гээд. Тэгээд бас зөвхөн үг бол панчлайн биш. Одоо жүжиглэлт царай бүх юм тэг ингээд тэгээ тэр юмнуудаа яаж үрэх үү үзэгч нартайгаа яаж харьцах уу жижиг клубд ярьж ивэл ингээд шууд дуржигнуулаад шүршиж болно. Том стадионд болвол да ингээд хүлээдэг гээд да энэс дуусах нь тэр давлгаа ингээд тэр давлгааг ингээд хүлээдэг инээ тэрэ гээд тэгээ үзэгчтэй ингэн тэгнэ гээд тэр сургаал зөвлөмжүүд бас надад амар их тус болсон.
Тэгээ бас манай Монголын комединууд одоо дээд үеийн ах нар мэн штэ одоо өөдөөс хараа сууж байгаа одоо бата маань байна. Тэгээ Бадрал маань өрх тусгаарлаа явсан одоо лаби маань айз нар байна. Бас ингээл амар мундаг зөвлөгөөнүүд өгдөг байсан л та. Чи шууд үзэгч нартай ингээд араас нь яриад байна. Тэг жоох ингээ боломж олго гэл. Тэгэл бата бас хэлжтэй яг энэ комеди чи яг бокс тоглож байгаатай адилхан. Яг үзэгч нартай зодтолдож байгаа гэсэн үг. Чи одоо нэг цогчоод одоо ингэ дууддаг штэ. Рокки дээр ингэ дуудаж босгож ирж хүмүүсийг орилуулж хагаад маа нэг цохоод ахад ухардаг ч юм уу те. Яг тэрэн шиг одоо панчлайнуудаа ингэ амар гой яг тийш өгсөөд гой өрцөн. Тэгээ хүмүүс ингэ нэр гээл инээгээл бүгд алга ташин го дотроо одог. За сүүлрүүгээ чи иднэр байхгүй болох юм байна да. Тэгээд яг бүгдийг чимээгөө олгож ингэж дуудаж авчиж чимээгөө олгож байгаа бол дахиад нэг панч ингэ бүгд дахиад пэр гээл инээгээл. Тоглолоо тий. Тэр тайзан дээр яг тэр хяналтыг ингээ гартаа оруулсан тий. Яг одоо ингээ зөв өөрийн тааллаар ингээ юуг явуулж байгаа тэр үзэгчдэр ингээ яг ингээ хамт өөрийнхөө тэр нэг давалгаан дээр ингээ явуулж байгаа тий. Тэр бол бас одоо яг бид нар бол ингээ байнга тийм мэдрэмж аваад байдаг. Гэтэ яг үе бас яг тэр нэг зондоо орно гэж ярьдаг штэ тий. Тэр бол үнэхээр одоо яг комедианы хувьд бол одоо хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байдаг. Тийм штэ жаргал тэр бол нэр. Намайг бас яг хамгийн анх удаа тайзан дээр гарчаад буухад бата яг наа зөвлөгөж өгчээсэн байхгүй. Ерөөсөө боксж байгаатай адилхан зүгээр. Чи яг ингэ нэг цогчоод болоод байна ингээд. Өршөлдөгчөө зүгээр яг нэг цогчоод чи хаяхгүй шүү дээ. Тэрийг ингээд гүцэгээ манарсан бахт нэмээд ингээд гүрглөө цогох хэвээр гэдэг. Яг тэр зөвлөгөө өгчээсэн нэг санаж байна. Бас тэр үед яг тулгаа байсан юм аа. Тулгааны тэр зөвлөгөөс надад аягүй таалагдчихсэн ингээд. Юу яагаад манай дүрсний найруулагч солигдчих шиг байна. Тийм учраас манай хүмүүсийн анхаарлаас жоохон сарнсан баг шүү. Тийм гайхаж байгаа тийм. Yeah baby. За баярлалаа болроо манай бас нэгтлэн охин бас яг одоо дүрсний найруулагч хийсэн байгаа. Тэгээд шин тэнд. Одоо ингээд тийм эрэхтэй болсон байна. Тэгээд цаг 45 минут хүмүүсийг инээлгэнэ гэдэг. Би Содогийн яг спешиал эхнийх нь болохоор 4 сард хэлөө? 4 сард хийсэн. 4 сард хийсэн тий. Тэгэхэд бол яг ингээд би бүтэн яг үзэгчийн судлаас үзээд суусан. Тэгэхэд яг Содог бол би яг энэ хүн болыг entertainer хүн байна гэж одоо тийм сэтгэл надад төрсөн. За Содо одоо comedy club дээр гараад яг одоо ер нь тогтмол гардаг болоод бол 2 жил гарантай болж байна. Гэхдээ энэ хугацаанд бол ингээд бүтэн цаг 30 минут хүмүүсийг уйдаахгүй, дуутай, хөгжимтэй тий story, joke одоо impression те хүмүүсийг дуурайдаг тэр бэлэглэл юу гаргадаг одоо дуу хоолойгоо өөрчилдөг тэр олон энэ одоо жижиг юм элементүүдийг ашиглаад холиод те тэр нэг юуны зорилгонд те одоо тэр нэг юм дүр зургийг хүний оюун санаанд буулгах одоо юунд ашиглаж те одоо ингээд олон Jurassic гэдэг шиг те олон талаас нь ингээд гжигдээ те. Тэр бол үнэхээр яг Содо бол entertainer юм байна. Би бол хизээч 2 жил comedy хийж ах хугацаанд бол ийм гоё тоглолт бол хизээч хийж чадхааргүй байсан. Одоо ч бол ингээд яг миний зэвсэг бол хязгаартай байхгүй. Содогийн болохоор гэдэг ингээд бүр яг entertainer байгаа байхгүй. Тэгэхэд бол би бол найзаараа бол үнэхээр бахархсан. Цаашаа бол энэ хүн бол одоо тесрэх юм байна. Тэгээ суурай сайн тавиасаа тий яг нөгөө одоо stand up comedy чинь бол ерөөсөө тэр яг тэр аман шоктэй тэр joke үг гэдэг юм бас яадаг. Тэрэн дээр нэмэх нь маа тэр нөгөө нэг одоо авиас юунуудыг ингээд нэмээ явах юм бол энэ бол зөв нөгөө 1D 2D 3D 4D гэдэг ингээд бүтэн багц болж байгаа юм. Тэр Fluffy яадаг үлээ Pablo Francisco тэргээл тий бүр амар тий. Тэгэхээр Содод бол яг тэр потенциал бол байгаа. Одоо ингээ бүр ингээд нээгээд явж байна. Сүүлдээ бүр Содог үүсэх аюултай болох Pampers ирэхгүй байлаа. Thanks man. Найзгаас ирж байгаа жоохон махтэй бас яадаг юм тест. Тийм шүү дээ. Миний өгшин ч гэсэн тийм ер нь бол наад чиг те одоо бүх юм нь бэлэн за зөвхөн ч үгүй гэсэн бол бас ч өөр байж магадгүй л дээ. Чи чинь бас энэ клубыг бас давхар авч явж байгаа гэдэг чинь тархиа 2 хуваа нэг чинь бас хэцүү л дээ. Нэр батаг хар залуугаар үснэ амар бууралттай яг нэг. Одоо нэг шоу завсаар агаад. Яна одоо тэр юм ба хийж ч та. Юу би бас ярина штэ. Одоо би юу яах гэдэг чинь бас амар хэцүү байгаа байхгүй тий. Олон юм давхар бодож явна гэдэг чинь. Гэтэ яг баг багаар энийга нөгөө би нэг хэсэг бүх юмаа ингээд өөрөө
ингээд удирдах га те юм болгонд өөрөө оролцох гэдэг байсан нь одоо болоод ажимаар одоо залуусаа сургаа те тэгээ манай комедигийн одоо арын албаны залуус чинь бас яг ингээд би ажилд шалгаруулж аваагүй энэ залуучууд өөрсдөө ингээд яг энэ урлагт одоо энэ одоо юу гэдэг нь stand up comedy те бидний энэ хийж байгаа энэ шоу энэ юг өөртөө их байнга ирж үздэг. Сүүлдээ бүр такс авахаач болцсон. За энэ залуу ирээ үзчихлээ гэдэг. Тэгээ найзууд нэрж үздэг те. Тэгээд сүүлдээ би үнгүү үзэхээсээ одоо ингээд санаа зовчин би ямар нэг юм хиймээр байна. Бэлгүүнээ гардаа өдр болыг тэгж ирж исэн те. Одоо чүги төөгөө өдрөд энэ манай энэ арын албаны залуучууд бол яг энэ юунда дуртай. Тэгээд ингээд одоо яг ингээ хараад ангууд арын албаныхаа хийдэг залуучуудын бүх ажлыг нь би өөрөө хийжсэн байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд яг кассан дээр такс тасалж исэн те. Заалантаа ингээ ширээ сандлаа ингээд засж исэн, хүмүүсээ суулгаж исэн, хөгжмөө өөрөө тавьж исэн. Тэгэл үгтэй хаяа хамгаалагч чинь хийжсэн ч гэдэг юм те. Комедигаа хийжсэн. Тэгэл ингээл бүхэл юмнуудаа одоо ингээ энийгээ өөрийгөө олон хуваахгүй ингээд тийм гоё систем бүтцтэй болгоод харин тэгж сурж байгаа. Тэгэхгүй бол бас яалчгүй хүн болгоос амжихгүй мөлий. Тийм супер биш учраас тэгээд тийм манай арын албаныхан супер л дээ. Ажлаа мунда хийдэг юм. Бэлгүүн баяр маань чинь ширээ сандлуудыг тий зүгээр зохицууллыг гэдэг үзүүлдэг үстэй тий. Яаж хийж байгаа л бүгдийг багтааж ширээ сандал гаргаад байдаг. Тэгээ манай шар төгөө мөгөө бол тэр нэг удаан хамт ингээд юм хийж эхлэх чиг нэг мэдэрдэг болчихсон юм байна шүү дээ. Одоо чи нөө тайзан дээр ингээд нөө Kendrick Lamar-ын тухай ярьж Lamar-ын жоохон жокууд ярьж хагаад за дараачихаа комеди нэг өрөх болж байна гэдгсэн чинь шууд тэгээ нэг миний явдаг Kendrick-ийн дуу мөг шууд автоматар явж байгаа тий. Тэнгүүт нь мэн шууд микрофон авгата. Big shot over inside гэдэг тэр Kendrick сонссон хүмүүст чинь бүр амар гой сонсогдоод үү гэд дараачихаа комедианы өрхөл бүр юм амар цоглог гаргаж ирж мэрдэг юм уу тий. Тэнгүү тэр яг тэр жижигхэн ажиллагаа яг төөгөө бит хоёрын хамтарсан тийм жижигхэн ажиллагаа тоглолт тий. Тэр шоуг гоё өдөртөж байгаа. Тийм содоогоос яг одоо юу цаашдаа ер нь одоо комедигийн хувьд тий зорилго юу байна? За тэгээ комеди ярьж байгаа цаашаа бас одоо өөр ямар ажил хийж ин ажил төрөл хийж ин тий. Одоо юу гэдгийг тэгэл янз бүрийн юм хийж байгаа шүү дээ. 3-9-3 голомчны сагсан бөмбөг одоо олимпийн шин төрөл тий. Тэрийг бол сая FIBA-гийн дэлхийн аваргыг бас хөтлөлөө тий. Тэгэхээр одоо яг юу хийж ин комедигийн хувьд ямар зорилготой байна? За яг миний үндсэн мэрэгжил гэх юм бол би Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Харилцаа төрлөөсөө олон улсын харилцаа. Тэгээд уулын дипломатч мэрэгжил. Тэгтээ одоо манай сургуулийн 70% нь орчуулагч болдог. Тэгээд бас магистраас тэр сургуультай хамгаалж ирсэн. Ер нь бол юм гадаад харилцааны мэрэгчлэлтэн гэдэг одоо тийм мэрэгчлээ. Гэхдээ одоогийн байдлаар мэрэгчлэрээ бол ажилласан юм алга. Хуваараа бол бизнес хийдэг. Одоо яг нэг орлогын бүр яг их усүр байгаа даа шүү дээ. Тэр мэн болохоор real estate хийдэг. Одоо үйл хөдлөх хөрөнгийн компанитай. Тэгээд тэгтээ бас ингээд хэлэхлээр хүмүүс бүр нэг амар тийм бүр том гар гэж магнат том гар гэж одоо би бол дөнгөж том гар шүү дээ. Эхэлж байгаа. Дөнгөж зүгээр эхэлж байгаа одоо тий. Бүр том гарууд бол 100-аас 200 байрны хооронд явдаг болвол би бол одоогоос нэг 4-8 байрны хооронд ч юм яг тийм төвшин дээр явж байгаа. Гэтэл тэр чин юу гэдгийг залуучууд одоо ингээд байр яаж байртай болох уу гэж явж байгаа шүү дээ. Ихэнх нь тэгсэн чинь бүр 8-тай. Тийм. Тэгэхэд би бол бас содоогоос суралцмаар байгаа. Би бас цаашдаа real estate. Тийм. Ангараг бас тийм. Яг нь үл хөдлөхийн тал дээр бас сурмаар байна тийм. Байр юу н хэд гэдгийг тийм. Байрыг яаж одоо юу гэдгийг зах зээл дээр борлуулдаг юм. Надад бол энэ нэг нууц садах юм байхгүй л тий. Би бол энийг мэддэг чаддаг бүх юм хүмүүстэй хэлье гэж боддог. Энэ бас сонсож байгаа хүмүүстээ бас хэлэх тий. Анх гараа ингэж эхэлж исэн юм аа. Манай ээж аваа хоёр нэг одоо тэгэл ээж аваа болгон хүүхдүүд ингээд нэг хэдэн төгрөг цуглуулахыг хичээдэг шүү дээ. Манай ээж аваа хоёр бас тэгэл ингээл бүр бага бахаас цуглуулсан. Хэдэн төгрөг байсан. Тэгээ тэр мөнгөөр одоо ингээд надад яг насан туршид 18 хүрээд надад яг хүлээлж өгсөн л дөө. За одоо чи минийх энэ мөнгөөр битгий үрдээ зүгээр өсөг. Үрх тий үрж болохгүй зүгээр өсөг. Тэгээ чи яамаар нэмэр байна гэд. Тэгээд тэмиг мэрэгэн санаа орж ирсэн нь ерөөсө хямдхан үнээр байр аваад эргүүлээ тэрнийг үн хүргээд зарчих юм бол ерөөсө тийм алдагдал баг бизнес болчих. Барилга ерөөсө тийм дампуурдаг
бизнес биш байгаа байхгүй юм. Яг ингээл амиа аваад бэж идэг, бүр улам өсөөл бэж идэг. Тэгэнгүүт хямд үнээр тэгээ барилгын компаниуд чинь одоо яг ингээ гаццсан үе байдаг байхгүй. Мөнгө хэрэгтэй байдаг те. Энэ одоо бид чинь 4 үйлрэлтэй одоо хүүтрэгээс өмнө газ энийг зойрын давхраа дуусгаад ч юм уу энэ жилдээ ингээ хадгалчих дараа жил ингээ сунжруулахгүй тулд тэр хүмүүс чинь бас нөгөө нэг тэдэн оны тэдгээр үйлрэлд ашиглалтанд орно гэд баах хүмүүсээс бас мөнгө авцсан байдаг. Барилга нь гаццсан. Яг тийм амар асуудалтай. Одоо яана гэсэн эмзэг үедээр мөнгө өөрж очиад за сайн байгаа гэж яваалаар те. Тэгээ за түд нь юм бүгд таньдаг болсон. Тэгээ за тэгээ түд энэ байраа ингээд тал үнээр нь тийм нэг байр авчдаг ч юм уу те. Тэгээд чи бэлэн мөнгөийг хэрэг байлж идэг. Тэгээд би бүрийн анх тэгж хэлсэн байхгүй. Тэр маань нэг байр болсон. Нэг байраа буцаага зарснаа 2 байр болгоцсон. 2-оо зараад буцаа 4 болгоод тэгээд сүүл рүүгээ амар гоё явж исэн эхлээд эхлээл та пүү эн чинь бүр уулан там болоод алнаа талнаа гэсэн явж исэн чинь яг эдийн засгийн хямралын үе. Одоогоос одоо яг 3-4 жилийн өмнө одоо хүртэл хямрсаар юм байна те. Тийм тэрээс гараагүй л байна. Тийм гараагүй л байна. Яг тэр үеэр амар юм байр авах мантай болсон байхгүй. Нэг мэдсэн чинь мань өөрөө бүр ингээд дампуураад энэ тэндгүү баахан хоосон байрнууд зээлийн картаа уншуулж байрныхаа мөнгнүүдийг төлөөд тий. Тэр чинь одоо ингээд сөөх цахилгаан бүх юмаа төлж байгаа шүү дээ. Тэгээд зээлийнхаа картаар юм уу гэж байгаа. Тэгээд арай гайгүй нэг сэргээл бас тэгэл тэр бартер гэдэг юм бас Монгол сүүлийн үед бас их сайхан хөгжлөө. Тэгээд бартергүй юм байхгүй болж тэгээд энэ тэндгийн тэгээд ийм нөгөө нэг сагсан NBA-ийн багууд нөгөө нэг ийм 3 багийн солилцоо гэж хийдэж шít ингээд. Мэдгүй. Одоо тэгдэг аахгүй. Тэр багаас тэрнийг аваад тэр рүү ороод энэ манах руу орно. Ингээд 3 баг хамтарч солилцоо хийдэг. Нүүдлийн тийм цаадахыг 2 баг хоорондоо тохиролцоон төрөхгүй бол 3-4 баг хоорондоо нийлээд ингээд тойрог хийж яг тэрэн шиг одоо би байраа чи тэрийг авчих би чамаас дараа нь тэрийг авъя гэдэг тийм би байраа одоо арматур руу оруулаад арматур компани руу өгөөд компанид буцаагаад байраа бэлэн болонгууд надаа 2 байр болгоод өгдөг ч юм уу тийм ийм байдлаар ингээд тойрог байдлаар гэтээ тэгээ 18 19 20 тий тийм насны гэхэд тийм насан дээр ийм одоо бизнес сэтгэлгээтэй те бүр ингээд жинхэнэ мөнгөөр тоглоо те ингээ өсгөөд үржүүлээд явж исэн гэхээр бас супер үнэхээр бас одоо бахарх шүү дээ. Алга ташмаар санагдаж байна те. Баялаа. Энд тэгтээ тэгээд мань тэгж боддог ш нөх амир одоо яг ингээд амжилт өөрөө тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн тэгэнгүүт энийг эргүүлээ харангуут нөх амир өөрийн мундагтаал би лав энийг сэтгээд ингэсэн гэдэг биш. Яг надад тэр үеийн нэг хувь тохиол жижигхэн азтэй тэр үед яг нэг ээж автай юм яриа суудаг бас нэг хүнтэй ингээм яриа сууж байгаа ч идэхгүй байсан. Яг тэр жижиг тохиолдлуудыг миний хувь заяануудыг ингээд шийдээд өгсөн юм шиг. Завшаанууд тийм завшаанууд бол амар ихэлтэй. Тэгээд ингээд байрны ингээд нэг жоохон ингээд гисэн манай нэг сакс тоглодог нэг найз үеийн Батвшиг гээд бас багасаа найзсан. Тэр найз минь нэг өдөр нэг юм саксан бөмбөгийн спрайт гээд лиг болдг юм аа. Гэт би нэг сакс маг сонирхдаг байсан л та. Тэгээд манай тэр найзыгаа тэмцээнүүд дагаж явдаг. Баянгол дөрөв дагаж явахгүй бол бас сургууль талбай дээр нь тоглоход хэцүү зодон болох юм байна л та. Тэгээд бас хамгаалтанд бөөнөрөө явдаг байла. Багаа дэмжингээ өөр сургуулиуд руу. Тэгээд тэгж явсаар байгаа саксан дуртай болсон. Sprite League чинь оюутны лиг үлээ. Үгүй сонирхчдын лиг байгаа. Сонирхогчд. Тэгэхээр оюутан юу зүгээр оюутан биш шамаагүй тийм. Баг болоод бүр яг мэрэгжлийн дээдлигийн тамирчид орж болохгүй. Тэрнээс хүснэ бүгд орно. Тэгээ тийм лиг болох гэж байна өгшөө. Энэтрээ тэгээд нэг удирдлынхын суур хураамж 1 сая төгрөг юм байна. Ингээд 11 тоглолт хийх юм байна. Тэгээд нэг тоглолтод 100,000 төгрөг гэсэн үг юм байна. Энэтрээ тэгээд шагналын сан хөөрх энэтрээ ингээд баг бүрдүүлэх гэж байна. Хэдэн хүмүүс байна. Ингээд чи яах вэ? Орох уу, барих уу? Спонсороор. Тийм, спонсор хийх үү, ярих уу. Тэгээд миний сагсан бөмбөгний одоо бас тий хувийн жижигэн карьер тэндээс эхэлж исэн л та. Хэдэн жилийн өмнө вэ? Одоо 6-7 жилийн өмнө. 12 оны үед тий. Тийм. Тэгээд Sprite League-тэй ингээд ороо. Одоо манай лиг чинь бүр амар мундаг хөгжсөн. Одоо D-лиг нь гэхэд баг D-лиг нь 60 багтай. Тэгээд D-лигийн зүгээр яг шилдэг 8 баг A-лиг рүү Sprite A-лиг гэдэг юм рүү твшдэг. D-лиг гэдэг нь одоо хүссэн нь орж болно. Доод лиг гэсэн үг. Тийм, хамгийн доод лиг гэсэн үг. Одоо манайхаар бол open mic маягийн тий. Тийм, open mic маягийн одоо алтан байгууллагын ахнар махнар ордог. Тийм. Тэгээ тэнцэнэ яг үнэхээр алаад лаагаад байвал тий. А лиг руу орж болдог тий. А лигийн зөвхөн тэгтээ шилдэг 8-ыг нь авдаг. BC гэж байгаа шүү дээ. Тэнгүүд А лиг нь болохоор А лигийнх нь нэг 16 багт байхгүй.
Тэгээд тэр А-лигийнх нь аавшаа 30 багтай. А-лигийн 30 багийн цорын ганц ялагч нь бүр яг нөгөө үндэсний супер лиг гэдэг рүүгээ дэвшиж тоглодог. Тэнд бол яг жинхэнэ мэрэгжлийн багууд байгаа тийм мэрэгжлийн баг руу. Мэгшээ. Тийм одоо нөгөө манад мундаг баг гэдэг нь шүү дээ. Тэгээд тэн рүү ингээд зүтгэж нэг багаар зүтгэж эхэлсэн. Тэгээд эхний ээлжинд бас хэцүү байсан. Шал арш. 2-3 жил шал арчсан. Танаа баг. Тийм тэгээд сагсан бөмбөс Blue Dragon гэдэг одоо хүртэл байж байгаа. Хүүхлөөнүүд. Тэгээд тэр сагсан бөмбөс эргүүлээд ашиг олно гэж нэг ч төгрөгийн ашиг байхгүй. Одоо гадаад бол мундаг зах зээлтэй гоё байгаа шүү дээ. Тэр жижиг өмсгөлийг зараад л мөнгө олчих чинь. Тэгээд амар их тийм юунууд байгаа. Тэгэнгүүт манад болохоор ямар ч тийм зах зээл байхгүй. Энэ бол зүгээр цэвэр хобби болон найз нөхдийгөө одоо үеийнхнийгаа дэмжиж байгаа дэмжлэг гэж хэлж болно. Тэр найз нар маань бас нэг газар пив ууцсан суужиж магадгүй шүү дээ. Ингээ ажилгөө тий. Тэгэхэд нэг пив маргааш нь 2 болно тий. 2 пив 3 болно. 3 пив 100 г болж хувирна. Тэгээ ингээд явсаар хагаад тэр тамирчин тий. Ирээдүйд бас мундаг тамирчин болох хүн тэгээд хийц хурж явж байгаа тэгчүүл яах вэ? Тэрний оронд нэг баг болоод хэдүүлээ авраг авнаа гэж зүтгээд бүр ингээд ойлох үедээ уйлаад баярлах үедээ баярлаад хамт олонтой тий. Орчин байна. Бүгдээрээ бас юм өрсөлдөөн тэмцээнтэй тий. Залуу хүмүүсийн бас нэг юм гоё юм гаргаж өгсөн юм би зоригтой болгож байна л та. Минь намаа ганц хөгөлж одоо тий хинч мэдээж одоо тэгэл ингээд миний амьдрал илүүтэй гарсан мөнгө ер нь бол байхгүй тий ингээд тэгжитэл ганц урам зориг намаа хөглөж одоо тэр мөнгийг тэрэнд за би хэрэгтэй хүмүүстэй зарцуулж байгаа юм байна гэдэг итгэл урам нэг тэн дээр очдөг аахгүй. За нэрээ энэ хүмүүсийг тэгэхгүй тэр нэг сагсаа хайдаг ч юм уу гэж зарим нь өөр хямарсан явж идэг манаа сагсчид. Үнэхээр гоё хүсэл мөрөөдөлтэй тий авиастай тийм залуучууд байдаг. Даанч тэгээд одоо ингээ банкнд ажилд орсон те нөө банкиргээ тэмцэн бас амар мундаг одоо тэгээд манай хэдэн сагсчдыг хэдэн банкуд одоо ингээд бүгд хуваагаад авсан ч юм уу те банкны лиг тийм банкны лигдээ тоглох гээд гэхдээ бас мундаг тэд ажиллаа хийдэг байх л та би мэдэхгүй байна. Тэгэнгүүт тэр нөхдөөд одоо ингээл оффист суугаад тэгэл ингээл давхар сагсаа тоглох гэхээр инээд уул нь ингээд бүр яг гадаадх шиг бол бүр 100% сагсандаа ингээд туртай юмд анхаарлаа төвлөрүүлээд тэр хүмүүс тэгээд ямаар байгаа байхгүй тий. Тэгээ Монголд одоо тэр нөхцөл. Тэгтээ баг гайгүй хэдэн жилийн бодвол бас мундаг амар хөгжиж байна. Сагс байдгүй байсан шүү дээ тий. Хин үздэг байсан юм бэ. Тэгсэн чинь одоо бүр ямар гоё болж байна. Тэгээ манийхан сагсан бөмбөгийн одоо дэвшил тэгж яваа. Тэгээ дийлихтэй хэдэн жил ингээд шал арчиж явж байгаа. Дээр үгээ дэвшээд эйдээ бүр эй рүү орсон юм уу? Тий, эйдээ бас ингээд шал арчиж яваа. Эйдээ бас Sprite лигдээ тий. Тэгээд тэг шинэ лиг рүү дэвшиж байгаа юм байна. Энд чинь бас өмсгөл юмнуудаа солиё гээл те амар гоё өнгөлөг шинэ тоглогч нар ингээл дутуугаа нөхөөл одоо за энийг болио одоо оронд нь ийм мундаг та энийг авъя тэрнийг авъя гээл амар баг бүрдүүлээл ингэж яваал. Тэгээ тэр багийг ингэж удирдах явна гэдэг чинь бас амар том ухаан байдаг аахгүй. Одоо манай багийн одоо тасгажуулагч Алтай очир гэдэг бол Агийн маань энэ одоо ингээд багийнхнаар хийх жагсаалтай та нар маар инээдэж өөрөн заяа. За ингэнэ тэгнэ тэдэн удаагийн тим бэлтгэлийн салхинд гарна нэг уун хамтдаа нэг ууж тэрвэрлдэж уйлэн те коучгүй уун коучтэй уун гэдэг янз бүрийн сонголт байгаа шүү дээ. Лам дээр очино бөө дээр очино гэдэг одоо ингэ тийм тэр авраг авах нэгэнт тим хөрөнгө мөнгө зарцуулаад олон хүмүүс цуглуулсан учраас яаж хийж байгаа те аврагыг авах л хамгийн том зорилго нь тэр байгаа даа. Тэгээд явсаар хагаад A-лигдээ 2 жилийн өмнө авраг авч исэн. Вау 2 3 билүү A-лигдээ. Тэр бол миний амьдралын бас хамгийн сайхан мөчүүд энэ сүүн ингээд олон жил зорж байгаа тэрийг зоригтой хүрэх мэдрэмж амар гоё юм байлээ. Тэгэл яг эцсийн мөчөд дуурал те. Sprite A-лигийн аврагаар 2-1 харьцаатай Blue Dragons баг цаана I bake my dues. Тийм дуу муу яа. Манус бөөнөр талбай дээр бөөнөрөө ингэж амар гүүж орсноо бөөнөрөө тэрвэрлдээл шууд аврагынхаа цамцыг өмсөөл аврагын малгай өмсөөл шууд бүгжнүүд нь цаана нэг бэлэн шууд тавцан дээр аврагын бүгжнүүд наашаага ирээл манус ёо тэр харалтаа бүр тийм бүгж өдөртэй болдог тийм шүү дээ бүр амар хөгжсөн шүү дээ тэр чинь нэг A-лиг чи одоо нэг багаас 3 сая төгрөгийн хураамж авдаг тэгээ 30 багтаа гэдэг чинь нэлээд их мөнгө цуглуулна шагналын мөнгнүүд дээрээс нь тэр юмнууд тэгээ бүгж мөгчөө зүгээл бөөнөрөө тэрвэрлдээ шампансаг буудуулаад бас тэр мэдрэмж үнэхээр са. Тэгээд Супер лигтээ дэвшиж тоглоод хүрэл медаль авсан байгаа. Тэгэхээр Супер лиг үндэсний бүр яг бүр дээд лиг рүү н ороод 3-т орсон гэдэг бол D-лигийн шал арчснаас тийм бүр яг дээд лигийн хүрэл медаль хүрэл гэдэг чинь бас
хожиж авдаг медаль те. Тэгээд манай багт одоо өсрийн одоо яг залуучуудын шиг юм ундаг тамтай цэлмэг Эрдэнэ далай гээл тэр мэт. Тэгээ манай нөгөө нэг хуучин A-лигээс бас тал бүрэлдэхүүнээр нь тоглосон. Дээр нэмээд бас лигийн тамирчдыг багтаа оруулаад тэгээд эцэст нь хүрэл медаль авсан. Тэгээд одоохонд бол манай багийн үйл ажиллагаа төр зүр зогссон байгаа. Ягаад гэхээр нөгөө нэг одоо манай монголчин сагс ингээ 2 хуваагдсан тий. 2 холбоо болоод. Хоёр холбоо болоод хуваагдсан. Би яг нөгөө сагсан бөмбөгийн багийн эзэн гэдэг хуваараа энийг эсэргүүцээд манай баг одоо дахиж лигт орохгүй. 2 холбоо нийлэхээс нааш Blue Dragon баг ямар ч лигт орохгүй гэдэг тийм байр суурин дээр жоохон эсэргүүцлээ зарлах байдлаар. Тэгээд би дахиж сагсанд одоо нэгдээд нийлээд бүр альяа гэх юм бол хамаагүй би бол үнэхээр супер багийг бүрдүүлнэ. Үнэхээр супер менежментийг хийн. Гадаадын легионрууд те бүр дээд түвшний легионруудыг би авчрах тийм хүсэлтэй байгаа. Бас цаашдаа холбогдож байгаа. Асуудалгүй болно. Бүр тентхийн G-лиг, D-лиг тоглодог залуусыг энд очиж авчиад яг тийм нөхцөл байдал бүрдчихвэл асуудалгүй би бол жинхэнэ хөнгө оруулалтыг хийнэ гэсэн байгаа. Даанч одоогийн байдлаар ингээ 2 хуваагдсан байгаа. Одоо 2 хуваагснараа яг ямар үр дагавартай байгаа вэ? Манайх Азийн наадмаас бандуулсан байгаа. FIBA-гийн Азийн одоо юунд орох боломжгүй гэсэн үг үү те? Тийм, орох боломжгүй. 2022 оныхт орох хөл үү дээ. Тэгээ ер нь олон улсын шинэ шатад тэнцээд ерөөс онцлох боломжгүй болчихсон. Тийм, тэгэнгүүт манай сагс сүүлийн хэдэн жилд ямар амар хөгжлөө. Тэгээд ингээд гадны зооныг харангуут ёо манайх ингээд за Шри-Ланкаг гусчин тий. Их зүгээр амар инэттэй байгаа байхгүй тийм дээр Таиландыг хусчин тий. Амар хүчтэй өрсөлдөхөд нэг зоонд нэг толгой багт орт. За Иран магадгүй тий өмнөд Солонгос ч Япон ч юм уу. За эднэртэй за тэгвэл эдрийгээ хожчих юм бол бүр нэгээр гарах юм байна. Эднэртэй хожигдчих юм бол ядч 2-оор гарчих юм байна гэдэг. Уг Азийн аврагт Asian Games-д орвол тим юм байна гэдэг. Бүр ингээд тэгээ цаашлаа дэлхийн авраг тэгээд энд хинхэн орох вэ гэж бодож байгаа байхгүй. Тэгээ ингээд дотроо бодно л доо. За холбогч дээр тэн дээр нь ингээд 12 хүний нэр гаргангууд бүр тэр 12-т багтахааргүй All-Star хэмжээний тоглогч нар Монголд байгаад байгаа байхгүй. Алийг авч явах юм бэ гэмээр бүр юм төөрөлтгөр их чадвартай тоглогч нар бий болсон. Тэгсэн чинь зүгээр л 2 холбоо дээр хоорондоо хэрүүл хийгээд юм зөндөө асуудал байгаа л та. Тэгээ тэр асуудлаас болоод 2 хуваагдсан. Тэгээ FIBA-гаас бүр энэ асуудлаа шийдэхгүй л гэд бандаа хийцэн. Яа, монголчууд. За ер нь ингээд бас зөвл ахaltaа 2 хуваагдсан гэж. Үгүй яа, мэдгүй одоо тэгэл. Үнээр болохтаар юу одоо бодогдуулаад болохгүй болоод тэгсэн юм уу? Яг яасан мэдээж тэл ашиг сонирхол байгаа л да тий. Цаана бол тий мөнгө л олох л та. Тийм л ах та. Тэгээд манч болохоор яг тэр нөө Монголын үндсэн сагсан холбоо гэдэг холбоонд нь бол бүр яг анханасаа байсан үдий зэрэгтэй одоо тэр MNBA гэдэг тэр нөгөөх нь болохоор юу вэ? MBA Монгол BA. Тэгээд тэр холбооныход ер нь бол би альныхаа ч талд байдгүй л те. Гэхдээ миний гэр бүл сагсан бөмбөгийн гэр бүл бол MNBA баггүй юу. Тэнгүүд би яг нөгөө нэг лигийн сагсан бөмбөгийн эзэн гэдэг хуваар эсэргүүцлээ зарлаад дайс тэмцээнд орохгүй нэ тэр гэсэн багийн шин гэдгээр. Бусад би ч одоо чиний энтертейнер болчиход байна шүү дээ тий. Тэнгүүд яг бусад буцсан тий хөтлөх, MC хийх тий одоо тэр сагсан бөмбөгийн холбоотой ямар юм байдгийг тэр юмнуудэр бол бүгднтэй чөлөөтэй нээлттэй ингээд одоо хүртэл хамт байж байгаа. Тэгээд нэгдэж нийлээ гайг болох уу би зээ тэгэх хаас. Тэгээд тэр хоёрыг нэгтгэх тал дээр ер нь чи юм хийж гинэ гэж. Энэ амар яригтай л анханасаа нэг бүр анх нөгөө болсон үйл явдал нь юу вэ гэхээр яг миний харж байгаагаар шүү дээ. Бүр анх одоо бүгдийн ард түмний нүдэн дээр ил байгаа юм гэдэг нэр зохиол бүгдийг ярьчих одоо ямар амаах. Тулга гэж одоо хүн байгаа тийм MNBA холбооны тулга гэж анх MBA гэдэг одоо нэг гэр бүл байсан шүү дээ чинь 70-аад жилийн түүхтэй Блүүдэ манай сагсан өвч. Тим холбоонд байсан. Тэнгүүд нэг жоохон MNBA нөө? Үгүй MBA нь. MBA. Тэнгүүд нэг юм болсон юм. Нэг жоохон удаашрж эхэлсэн юм шиг байна. Гэхдээ би тэрнийг үед нүдээр хараагүй би яг 10 жилийн жоохон хүүхэд байсан тэр үед. Яг сагсан бүгд ороогүй байсан. Тэр үед ингээд удаашраад эхлэнгүүт тэр тулга гэж хүн одоо би цоо шинээр бүх юм хийж эхлэмээр байна тий. Энэ бүрэлдэхүүнээр биш өөр бүрэлдэхүүнтэй цоо шин зүйлийг эхлүүлэх хэрэгтэй нэг л одоо яг лаб юм нөхд шиг.
шууд өрх тусгаарлаад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэж байгууллаа тий. Одоо Содном зөндөн Эрдэнэ гэж хүн байгаа. Одоо Эрдэнэ гэж хүн чинь аав нь сагс дээр Содном зөндөө гэж хүн чинь одоо сагсч хүн байсан тий. Тэгээ аавынхаа мөрөөдлийг биелүүлээд би сагсан бөмбөгт хөрөнгө оруулах зүйтэй хаа гэд тэрээс Эрдэнэ гэж хүн MNB спортод MNB гэдэг холбоонд орж ирээд тэр хоёр хүн ер нь бол нийлж хамтраад Монголын сагс ингэж явж байгаад тэгээд NBA-ийн бүр бууж өгсөн баггүй. За боли та нар хий яшиг. Нөө багууд нь яагаад гэхээр бүгд тийшээ ороод бүгд тийшээ орцсон. Тэгээ өөр баг байхгүй учраас за болигээд тэгээ спортын төв ордон одоо тулга гэж хүн тэмцээнээ тэр уралдаануудаа тэнд хийгээд тэгээд Монголд ингээ легионер орж ирэл нэг амар нэг огцом өссөн ш санаж гинөө. Тийм шүү дээ. Нэг сүүлийн баг 10 жилийн дотор цөм өсөж гарч ирэл нөгөө Монгол тоглогч нар гадаадын өндөр тоглогч нартай тоглоод ирэхлээр сайжирж байгаа байхгүй чи сайжир шүү дээ. Тийм хорслог 2 м 10-тайгаар ингээд шийдний доор ингээд зогсцсон хүнийг тэ зүгээр цацах юм бол тэр чинь блоклуулна. Тэ яаж тэрнийг аргалах уу өндөр яаж тоглох уу гэдэг манайхан бүгд суралцж чинь тэ нэг ингэж төлхөнгүүтээ дээрээс нь ингээд tea drop drop-ыг хайдаг ч юм уу. Ингээд аргалж эхэлж байгаа байхгүй. Тэгээ сайжраад тоглогч нарын юм сайжраад ингээд яваад ингээд Монголын сагс бас лаг байлаа л да. А гэсэн чинь нөгөө нэг засаг маань эргээд одоо ардын нам тэгээ улс төр орцсон юм шүү дээ. Харин тийм улс төр гэдэг чинь л хамгийн балаан юм байгаа юм л да. Ардын нам ингээд засаг эргээд ороод ирэнгүүт нөгөө биеийн тамир спортын хорооны дараагаар одоо шарвж амцах даргуулахгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг NBA холбоонд дарааж гисэн тулга одоо яг хин хинийг буруутгахаас аргагүй л дээ хөөх юмтай. Одоо шарвах бас ингээд сууж яг шарвахын үүднээс харангуут их тийм бооц тээ. Тулга гэж хүн холбоо байгуулад ингээ авчихсан. Тулга гэдэг хүний нүдээр харангуут наад бол чи имихгүй байсан юм чи угаасаа. Хийх хүн бий байсан угаасаа гэдэг. Шарвахын ардаас харангуут ингээд бас нөгөө талд нь холбоо гарч ирээд ингэсэн гингүүт шарвах зөрүүлээд спортын төв ордныг мэдлэлтэй аваад буцаад тэ 5 6 жил үйл ажиллагаа зогсоод байсан. Монголын жинхэнэ одоо оригинал тэ Монголын сагсан бөмбөгийн холбоо эргэж тунхагласныг мэдэгдэж байна гэд NBA гэж гарч ирээд. Тэгээд энэ хоёр маань хоорондоо тэмцэлдэхгүй юу? Тэгээ хоёр өөр тусдаа хоёр лиг хоёр талд зохион байгуулад. Тэгээ ээжангууд 3 дахь холбоо гарч ирж байгаа заяа. 3 дахь холбоо нь яг NBA-д өмнө нь байсан хөх настангууд маань. Яагаад энэ шарвч амт тамир гэж хүмүүс энэ NBA-ийг төлөөлөд байгаа юм? Жинхэнэ төлөөлөгч нар нь бид нар байна. Гэт бүр ингээд бас олон улс төлөөлөх хэдэр тэгэл одоо мэдхгүй дээ. Тэгээ тэр нөгөө нэг хөгчүүл бас ингээд 3 холбоо гарч ирж бүр сүүл рүү 3 4 холбооч болцсон ч явж ах шиг. Тэгээд бүр утга алдах гэдэг хэлхэнд миний зүгээс ямарч л байсан үзүүлэх эсэргүүцэл энэ байж магадгүй юм байна гэж бодоод. Бойкотлоо доо. Тий. Тэгээд одоо тэгээд гуйгтнаас чинь уул нь энийг үдчих гарцуулвал энэ тамирчдал нийлхэл гэж би боддог л доо. Тамирчдын холбоо маягийн тий. Одоо бүх багууд тий та нар нийл. Тий хоорондоо одоо хэрэлдэж муудалцаад одоо зодолдоод ч болтгой нэг газар цуглаад ямар нөхцөл байдалтай яаж хуралдаат ч болтгой нэг холбоо болоотхоо. Тэгээ FIBA руу энэ холбоо төлөөлнө гэд тэгээ зөвхөн нэг холбоотой нэг лигтэй олчоод бид нар орё гэд бүгд шууд аль алинд нь орхоо болох хэрэгтэй байгаа юм. Нэг тийм эвсэл юм шүү те одоо нэг үйлдвэрчдийн эвлэл гэдэг шиг те тамирчдын эвлэл маягийн үүсэт те тэгж үүсэж байгаад одоо нөгөө бид нар яг ингээд нэг юм дээр одоо тамирчид нь өөрсдөө сонгох нь шүү дээ те тэгэнгүүт бас хэцүү нөгөө тамирчид нь бас тэ энэ манай нийгэм бас ямар байгаа вэ нөгөөдөл чинь тэгээ ингээд тустай ажил хийдэг бас инээ тэр бас давхар сагсаараа ингэхгүй бол нөгөө нэг бэлтгэл нь байхгүй болно тэгээ мөнгө төгрөгнөөс асуудлууд амар их гарч ирнэ тэгээ бид нар болиг бэж идэл өөр нэг нөхдүүд яадаг юм бид нар хоёул талд нь хоёуланд нь тоглоно гэдэг ч юм эсвэл нөгөө талд нь бид нар зөвхөн энэ лигтээ тоглоно гэдэг учингууд нөгөө голд нь эсэргүүцэл үзүүлсэн тамирчид үзүүлээд нэмэр авахгүй тэнгүүд за аммал бодё дөө гэд тийм байдалтай байгаа одоо тийм танил айгуу танил сонсогдоод байна да. Болж байгааг үнэхээр мдэггүй юм байна. Тэгээ яг ер нь бол нэг хоёр хүний ашиг сонирхол туссан юм шүү дээ. Үгүй одоо яг хоёр ч биш яг зөндөө зүгээр олон хүн байна л да. Бид нараас өөрсдөө нэг юм махал мэдхийн үед зүгээр яг энэ салбар амар төвхтэй байхгүй тийм ингээд нийлүүлчих гэхээр ингээд юм яалчгүй ингээд зөрчсөн байгаад байдаг. Тэгээ аль алийг нь өмөрж болохгүй.
Тийм. Аль алинд нь асуудал байгаа. Аль альных нь талаас харахаар хоёулаа л адилхан ингээ юм яриад идэг. Тэгээд бүр сүүл рүүгээ бүр FIBA хүртэл тэгж штэ. Наа ийм юм байж болохгүй. Тийм учраас одоо ирэх хасч байна. Тэгээ аль аль нь л тэгэл FIBA руу хандсан байлгүй дээ тийм. Манайх бол official нь байна. Нөө бид нар official байна. Яг за тэр нь алийн чөлөөнд шүүрх та нар хэсэг одоо бандлаа наа очроо бол гэдэг тийм. Өөрсдөө очроо бол гэдэг. NBA одоо Америкт хідэн тийм холбоо байдیں۔ NBA-г мэдчихэв. Ганцхан NBA юу? Өмнө бас яг манах шиг байсан бэлээ. NBA чинь яг 2 дахь лиг. Тэр American ABA гэж анх байсан байхгүй. ABA гэж байж байгаад нөгөө Northern Basketball гэж сүүлд нь дахиж лиг гарч ирээд 2 лиг чи хоорондоо амар өрсөлдсөн юм бэл. Ер нь энэ хөгжсөн шалтгаан чинь тэр өрсөлдөөн гэж хараад би нэг Benfica кино үзсэн. Тэн дээр яг тэгдэг юм байлээ шүү. Тэгээ зөвхөн Америк биш одоо нөгөө Канадын сая одоо Raptors авраг боллоо шүү дээ. Канадын баг орцсон ч явж байгаа шиг те. Торонто хотын баг. Тэгэхээр яг энэ NBA гэж яалчгүй нөгөө бүх юунуудыг цуглуулаад юу талаасаа ч гэсэн одоо хүчтэй те бас санхүүжилт сайтай байх хэрэгтэй юм шиг санагдсан бас те мэдээж нөгөө нэг юугаа тэр эдийн засгийн илүү гоё чанартай гоё тэр чинь мэдээж эцсийн entertainment ч те бас одоо ингээл юг харж яхад бол Английн нөгөө Premier League те Barclays Premier League гэж явдаг те Barclays гэ банк санхүүжүүлж байгаа байхгүй Barclays-ийн Premier League тэгээд юм юу гэдэг одоо шагналтай юу гэдэг чинь те. Тэгэл тэнд нь багууд нь тоглолдог. Тэгээд тэнцэн бас одоо ABC, Coca-Cola League гэж байгаа шиг те. Тэгэл бас л ийм олон лигүүд байдаг. Тэг хамгийн яг хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том одоо Chelsea, Man U одоо юу гэдэг Liverpool тоглолдог тэр юу нь бол яг Barclays байдаг ч юм уу те. Тэгээд юу сая яг комедиг хальт яг ингээд амар ойролцоо сонсогдоод байна л да яалтчгаа тий. Тийм тэгээд угаасаа энэ хөгжил нь бол яг тийм байдаг. Одоо бид нар ингээд яг нэг цоо шин юм ингээл тий. Шин зовлон одоо юу гэдгийг нэг юм шин нөхцөл байдалд ороод байгаа юм бол ерөөсөө биш. Америкт анх бас яг Improv гэдэг comedy club Нью-Йоркт одоо үүсгэн байгуулагдаад баг л анхны comedy club гэж явд юм лээ. Тухайн үед бол comedian одоо тийм найр хөгжөөдөг хүмүүс бол байсан. Одоо энэ тэнд хором хөтэлдэг те яг л одоо хөтлөгчнөр те энэ тэнд яг гоо тэгээд нэг зарим нь илүү яг зөвхөн комедигоор явдаг. Тэгээд comedy club гэдэг газар байгаагүй. Байж байгаад Нью-Йоркт Improv гэдэг газар нэгдээд тэгээд тэр нөгөө газар нь одоо юу гэдгийг ер нь бол Нью-Йоркийн тэр Broadway одоо театрууд Broadway-ийн жүжигчид ажиллаад хараад очиж одоо тэнд одоо суудаг ууд суудаг те тэгээд одоо урлагийн усууд чинь тэгээд сэтгэл нөөрөө тайзан дээр гардаг тэр тайзан гэж нэг юм зүгээр л юм нэг юм зойрын одоо юм тоосон хан тэрэн дээр гараад төгөлдөр урмаар тоглоод дуулаал те тийм юу байж байгаа дундуур нь бас юм ярьдаг хөгжөөдөг хүмүүс бас орж ирээд эхэндээ нэг тийм урам одоо нэг жүжигчдийн найрлалт газар байж яснаа сүүл рүүгээ ингээ комедианууд илүү төлхөө гараал те тэднийг нь үзэж бүр хүмүүс ирдэг болоод алдартай болоод тэгээд ингээд төгжөө явсан. Тэгээд Лос Анжелест бас юу нэгээд салбар нэгээд те. Тэгэхэд тэнцэн бас яг тухайн үед нь одоо 70-д онд Comedy Store гэдэг клуб нээгдэл. Тэгээд тэр хоёр хоорондоо яг ингээд яг өрсөлдөж эхэлсэн байхгүй. Тэгээд комедиануудаа ингэдэг байсан гэж булаацалдаг. За чи Comedy Store-д гарсан бол чи Improv-д гарч болохгүй. Improv нөгөө талаас бас за чи Improv-д гарсан бол Comedy Store-д гарч болохгүй гэдэг. Наа чи манай сакста бас аяга адилхан сонсогдож байна. Тэгээд тэгсэн чинь эцээ эцгийн охирч ингээ комедианууд те хоёр comedy club хоёлаа өөртөө охирч байгаа байхгүй. Тэгээд одоо хүн үзэх нь багасаал эхэлж байгаа те. Тэнгүүтээ яг сүулдэ комедианууд ингээд үгүй бид нар бол одоо те одоо чөлөөт уран бүтээлчтэй. Өөрөө өөртөө төлөөлж байгаа те ямар нэгэн тийм юмны харьяа биш. Тэгээд одоо юу гэдэг хүссэн газараа боломж олж ивэл хүссэн газараа ингээд гараад явж гин. Тэг хүссэн хүмүүстэйгээ хамтарч ажиллаа те. Угаасаа л эдийн засгийн одоо зах зээлийн л хуульч одоо юу гэдэг те. Одоо хүний л одоо common sense те. Тэгээд яг би бас UB comedy дээр яг тийм одоо юу шинжлэлийг оруулсан гэх юм уу? Одоо шин тэр нөгөө юугаараа комедиан хүн бол ерөөсөө одоо энд бол яг тийм VIP гишүүн те. Одоо VIP биш хүн өтер гэж бол юм байхгүй. Comedy club бол ерөөсөө л уран бүтээлчдийг захиалж те одоо энэ тоглолтын дээр ийм хүмүүсийг ийм үнэлгээгээр гаргамаар байна. Та нар хаана гарах нь бол надад бол хамаагүй те. Одоо ямар телевизтэй хамтарч ажилладаг тэр бол одоо миний асуудал биш. UB comedy club одоо comedy club-ийн асуудал бол
Өнөө орой тэрийг гаргамаар байна. Манай хамгийн гоё юуг нь орчныг бүрдүүлээ. Хүмүүсийн үзэгчдийн авчрыг маркетинг нь хийж өгье. Комедиан хүнд юу хэрэгтэй вэ гэхээр яг тийм тайз хэрэгтэй. Үзэгчд нь байх хэрэгтэй. Тэ мэрэгжлийн тэр одоо юмараа хичээллэх гэх юм уу те. Тоглолтоо хийж явах орчин хэрэгтэй байдаг. Яг тийм юунуудын реформуудыг ер нь ингээд хийгээ те. Тэгээд яасан ч бас яг нөгөө үндсэн гişүүд маань болоо одоо бид нэг шинэ хүмүүстэй адилхан цалинтай боллоо ч гэдэг юм уу те. Нэг жоохон тиймэрхүү миний өнцгөөс л яг нөгөө өнцгөөс бол бас өөрөөр хэлэх л баг л та. Тийм тэгэхээр угаасаа энэ бол задарна гэдэг бол мэдчихсэн. Угаасаа задрал одоо юу гэдэг нөгөө дахиад нэг комеди клуб гарна гэдгийг бол угаасаа мэдчихсэн. Тэр нь дотроосоо гарна ч гэдгийг мэдчихсэн. Тэрийг нь яг тэр өөрчлөлтийг би авчрах хэрэгтэй гэж би өөрөө бодсон л та. Тэгэл тийм л юм бас тэрэнд бол одоо бас яг нэг хэсэг бол би яалчгүй эмзэглсэн. Яг яагаад тэгэхээр бас нэг жоохон яг та эн чинь одоо бизнес бол угаасаа бас одоо юу гэдэг жоохон ийм хатуу штэ тий. Хатуул юм байна л та. Тэгээ тэрийг одоо яагаад жоохон сэтгэлээр ингээд яасан л да. Тэгээ ихтэй бол одоо яг энэ бол эцэст юу болох вэ гэхээр манай комедианууд ер нь бол ашигтай зүйл байхгүй. Тийм. Одоо ингээд харахаар яг тийм байгаа зү. Одоо бол тэгээд нэг амар хөнгүүдэж хоосорсон юм алга 2 клуб одоо хоёулаа л үзэгч дүүрэнтэй байна. Зах зээл байна. Тийм, зах зээл байна. Бүгд л одоо ингээд сайхан байна. Тийм. Дороос нь дахиад мундаг залуучууд дахиж гарч ирж байна. Тэгэл бидний харж исэн хөгжил энэ шүү дээ. Тэгэл. Тийм. Сая батаг ярьсан бас яг өмнөх нэг подкастн дээр нэг бит хоёр нэг UB comedy podcast гэдэг нэг 2 дугаар татсан байгаа. Тэн дээр бас яг энэ тухай яг хэрвээ батаг ярьж байгаад итгэхгүй бол яг энэ тухай яриад бичсэн байгаа шүү. Тэгэхээр тэрийг шалгаад. Тэр чи хизээ бичлээ. Тэр чинь бүр намар бичсэн баха. 9 сард уу 10 сард уу. Тийм тэгээд яг цаашдаа бол комедианууд бол яг илүү чөлөөтэй тий. Юу гэдэг зах зээл нь хэрвээ одоо байвал тий олон тайзан дээр нэг орой гардаг. Тэнцэнсээ өөрөө цалингаа авдаг тий. Одоо өөрийнхөө үнэлгээгээр авдаг. Тэгэл одоо юу гэдгийг үзэгчд нь тэр комедианыг дагаал явж идэг тийм л болох хэвээр. Тэгэхгүй заавалчгүй тэнд л очиж ийж яадаг гэдэг тийм биш тий. Энэ бол яг ийм чөлөөтэй л байх хэвээр. Тийм ба манай open mic дээр гардаг залуучууд нь comedy lab-ийн open mic дээр очисон чинь тэнд бас ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэд амар ашигтай байгаа байхгүй тий. Хоёр хүмүүс бол амар ашигтай. 2 клуб байна. 2 open mic байна. Тий. Нэг нь нэгдүгээр өдөр болт юм байна. Нэг нь хоёр дахь өдөр болт юм байна тий. Ингээд бүгд ингээд тусдаа тий. Тэгэнгүүтээ аль талд нь туршлагатай зөвлөгөө өгөх комедианууд хоёр талд хоёулаа байна. Хоёулаа л хөгжүүлэх гээл явж байна. Хоёулаа л хөгжүүлэх гээл явж байна. Тэр open mic-ээр гарч ирэх гэж байгаа залуучуудад амар гоо ашигтай байгаа хөөхгүй. Нэгдэг өдөр маань сонголттой нөгөөд ингэж гарлаа. Тэгээд тэглээ. Эндээс батаах содах тийм зөвлөгөө өгсөн. Нөгөө талаас ханах дөөгөх тийм зөвлөгөө өгсөн. Тэгээд энэ бүгдийг нийлээл одоо дундаас нь жоок гарч ирээд тэрэн тайзан дээр гараад хүн инээлгч ивэл одоо манайсын зорилго байгаа хөөхгүй. Тэгээд 2 клубаас нэг оройд цалин авдаг болчих юм бол баг ажлыг шаардлагагүй комедигаар амжилттай боломжтой болох гэдэг байхгүй юу? Тийм. Цалин авдаг одоо юу гэдгийг өөрөө шоугаа хийгээд юу гэдгийг те клубтайгаа ашига хувьчилж одоо юу гэдгийг хувааж аваа те. Яг үнэхээр зах зээл өөрийг нь үзхийг хүсэж байгаа бол те тэр хүмүүсээ яг тэр орчинд нь одоо юу гэдгийг авчираад одоо эдрийг харалтаа те циркийг дүүргэж जैन те пан ингээл яг өөрийн тоглолтыг ингээ хийж байгаа байхгүй. Тэгэхээр comedy club ч бас яг тийм байгаа байхгүй. Яг хамгийн эцсийн зогсоол биш байхгүй. Тэр хүний өөрөө баг ер нь бол дасгалын талбар те. Comedy club дээр бид нар ярьж агаад тэр том тайзан дээр гарахад бид нар бэлтгэгдсэн байдаг те. Тэгээ тийм утгаар бас ойлгоосоо те энэ зөвхөн авж байгаа тэр цалин харах биш те. Цаана энийг зүр өөрийгөө хөгжүүлж байгаа тийм ийм одоо дасгалын тайз шүү те. Энд чинь бол би шинэ материал боловсруулдаг те. Шинэ жокнуудаа туршиж үздэг. Тий. Тэгээ жокнуудыг цуглуулсаар хагаад тэгэж эдрээ бол яг л хийж дээ те. Одоо бид нар бүгд л тэгж байгаа шүү дээ. Одоо содоо ч гэсэн яг юугаа open mic-аас анх эхлээл ярьж байгаа л те. Шоун дээр яриад ингэж яваал аялан тоглолтоор явхад бол бид нар UB comedy дээр ярьж одоо боловсруулсан материалаа аваад явж байгаа шүү. Явдаг. Тэгээ тэн дээрээс яг жинхэнэ цалин, жинхэнэ ашиг гэдэг юм чинь тэр том шоунуудаас орж ирж байгаа. Тэр зөвөр 7 хоног болгон болдог шоунуудтай бол яг тэ зөвөр бэлтгэл. Тийм. Одоо Америкийн сайжрах. Америкийн комедианууд бол тийм байхгүй. Одоо юу гэдэг comedy store нэг орой гараад хэдэн доллар ч одоо Joe Rogan байсан ч гэсэн тий.
одоо хэдэн долларч авт юм мэдгүй. Яг юу ч гэсэн Comedy Store-ын яг paid regular гэдэг тийм одоо баг салбарын стандарт шахуу болсон тэр одоо нэг юм юу гэдэг вэ хөөе. Жишг үнэлэмж те. Тэр нь бол одоо Comedy Store гэдэг тэр клубын ингээд гадна хан дээр нэрээ бичүүлнэ. Нэр төрийн хэрэг те. Одоо тэнцэж одоо бүхэл домгууд байж байгаа штэ. Домгуудын нэр байж байгаа. Тэр донд бичүүлнэ. Тэгээд нэг гарааны $15 авдаг. Тэгээд тэнд Joe Rogan ч байсан, Ron White юу гэдгийг те том Billboard одоо байсан ч гэсэн тэр Comedy Store-ын тэр гараагаар гарч байгаа бол 15 л авна. Хэрвээ тэр хүн үнэхээр яг ашигаа хийх юм бол том дэлхийн одоо юу гэдэг тэр дэлхийн аялын тоглолт юу гэдэг Америкаараа ч юм уу те том театруудаараа тоглоо тэр яг өөрийнхөө тэр үзэгчдээсээ юугаа ашигаа олж болно. Сүүлд нь тэрийг бичиж аваад Netflix ч гэдэг юм уу те HBO одоо зараад тэр хүний асуудал болж байгаа юм. Comedy Store болохоор юугаараа давуу тал комедианууд яагаад тэнд очиод идэг вэ гэхээр тэнд очиж хүмүүс яг тэр жинхэнэ том мөнгө олох материалаа боловсруулдаг байхгүй юу? Өөрийгөө бэлтгэдэг те. Бэлтгэлийн тийм тэрнээс бол тэр бол яг ашигын газар гэх юм байна. Comedy Store тийм 45 жил ингээд зүгээр яг үйл ажиллагаагаа доктортой явуулж ахна комедианууд ашигтай. Тэр бизнес гэдэг угаасаа Kevin Hart ч бас тэгсэн шүү дээ. Яг эхлээл клуб хамгийн жижиг клубүүдээр явж байгаа л тэгэл энийг дунд зэрэг театр руу ороод тэндээ фейлдэх юм бол буцаал театр руу ороод материалаа билж байгаа театр руу ороод театр руу ороод театруудад тоглож хот дамжиж театруудад дамжиж явж байгаа л театраа инээлгдэг болчих юм бол за болцсон юм гутаа цэнгэлдэх дотор тийм л стадионд хийж эхэлдэг гэж байна. Тэгээ би нөө саяхан юуруу орж үзсэн Kevin Hart вебсайт руу. Тэгээ ингээд билет нь бүгд дууссан 184 тоглолтын тийм дараалал жил дөө. Тий, энэ жил 184 тоглолтын одоо ингээд зарим нь стадиум байгаа байхгүй. Тэгээ зарим нь ингээд театрууд байгаа байхгүй. Тэгээ чагсаалтууд нь ингээд сүүлийн л хоёр дээр л нэг хэдхэн тасбарлцсан. Тэгээ 180-д нэг бүгд зарагдчихсан л шүү дээ. Яг тэгж л өнгө олт юм байл. Яг энэ дээр ингээд нэг нэмээд хэлэхэд те одоо үүнийг сонсож байгаа одоо Улаанбаатар хотоос өөр газар те хүн ам ихтэй одоо Эрдэнэт ч вэ, Дархан ч вэ ийм газруудад аж төрж амьдардаг хүмүүс байвал те бас нэг ийм уушин газар ажилладаг хүмүүс байвал ингээд бас comedy club байгуулаач гэж уриалмаар байна. Одоо хүмүүсийн сонирхлыг нэг татаад байгаа байхгүй юу? Одоо хүмүүс зүгээр ингэж хуучин бол зүгээр ингэж хоорондоо суугаад пив уудаг байлаа ш. За сонирсох юу өнөх шин. За нэг дахиад нэг уух уу гэд. Ингээд суудаг байсан бол одоо хүмүүс юм үзэж пив уудаг болцсон байна. Цэнгэл тий. Энийг бас олж хараад унах юм байхгүй. Тэргүү заалан байдаг те та нарт одоо заалан байна зарах пив ч юм байвал одоо те одоо юу гэдэг нь Дархан comedy club, Эрдэнэт comedy club гэдэг ч юм уу нэг юм жижиг тайз одоо яг ингээд comedy яг ямар байх хэвээр тэн рүү дөхүүлээд адилхан болгох гээд те ингээ хийгээд бэлдээд ингээ тавьчих хэрэгтэй байхгүй. Тэгэд одоо тэддэг өдөр болгоо open mic-тэй ихэд орон нутгийнхаа залуучуудыг ингээд ураад тэгээ эндээс бас манус өөрсдийнхөө би одоо special тоглолтоо аваад ингээ гоё юмар байгаа байхгүй. Манд нь одоо цаг 30 минутын материал байна. Гой Дархан Эрдэнэт ингээ цаашаа да маршрут ингээ гарахад яг манай UB comedy club шиг ингээд гоё стандарттай бүх юмнууд нь бэлэн байж идэг. Үзэгчнэр нь бас ингээ бэлэн хүлээж идэг болвол одоо яг Kevin Hart идэр шиг 20 жилийн дараа 30 жилийн дараа гэдэг комедианууд үнэхээр цаг 30 минутын материалтай бол ингээд аваад Монгол орноо тойрмоор байгаа хөөхгүй. Тийм шүү дээ. 100 тоглолтынхаа төлөвлөгөө гаргаа бүх тасалбарын зарцсан. Тийм бүх тасалбарын зарцсан. Тэгээ явмаар байгаа хөөхгүй. Тэгээ энэ бол яалтчгүй гэхдээ энэ дэр нэмээд хэлэхэд бол яг суурин газрын соёл юм байлээ. Одоо төвлөрөл байж иж ийм одоо юу гэдгийг юу үсдэг stand up comedy тий. Тэгэхээр бас яг нэг суурин газар хөгжих боломжтой. Тэгээ яг энэ stand up comedy одоо гэдэг одоо за comedy сүүлд HR comedy тий. Студент comedy одоо янз бүрийн fitness comedy ч гэх шиг тий. Энэ comedy гэдэг үгийг хүмүүс бас зүгээр за энийг оруулах юм бол баг хүмүүс ирэнч гэдэг юм те. Жохон тийм буруу ойлгоод тах шиг аа. Өнгөцхөн хараад гэх юм уу те. Тэгэхээр яг тэр stand up comedy гэдэг чинь яг хаана үүссэн, яг ямар хүмүүс байдیں۔ Тэр юуг энэ тэр цаад тэр мөн чанарын бид нар ойлгох хэрэгтэй. Үнэхээр л яг энийг оруулж ирмээр байгаа бол те. Тэгэхгүй ингээл юу яаж ингээл аавн зулаа гэж дуулдаг байсан шүү дээ те. Аавн зулаа үстэй дээ тэргээл те. Яг тийм болох гээд байгаа байхгүй юу? Бас нэг тал юм.
Үнэхээр хөгжиж байгаа нь сайн. Олон юу гарч ирэх хэвээр. Гэтэ хит нөгөө нэг юм зах зээлийн хөөсрөл үүсэх одоо талтай харагдаад байгаа надад л. Одоо comedy гэдэг хийх ёсгүй ч юм уу тийм хүмүүс ингээ хийгээд явж байгаа ч юм уу те. Яг үнэхээр тэр комедигийн төлөө хийж байгаа юм уу эсвэл юу гэдэг хитэн пив зарах гэж юм уу эсвэл нэр өндөө өсгөх ч юм уу те нэг ийм юмны төлөө хийж байгаа ч юм уу те. Тэр нэг цаад мөн чанарын бас ойлгох хэрэгтэй. Тэр юугаа судлах хэрэгтэй. Яг тэр одоо юу гэдэг юм боломжтой бол тэр Америкт нь очоод яг тэр comedy store, яг тэр improv comedy club те comedy seller одоо бид нар чинь яг эдрээ гуруулаа те нэгтэй бид нар яг Нью-Йорк хотод тэр comedy seller гэдэг бараг 40 жилийн түүхтэй тэр клубд орж яг тэр нэг юм бас нэг тийм нэг амар тийм тухтай биш те тий зөвөр шоунуудын үзэхлээр амар гоё газар шиг харагдаад байдаг яг Ороос улс чинь тий зөв байдаг газар байсан тий бол тэр гол энерги тий юм ингээд нэг юм шүн шиг те одоо гандан гэдэг шиг те тэнд олон ном хурсан гэдэг шиг тэнд одоо 40 50 жил Крис Рок анх open mic эхэлжсэн гэж байгаа юм тий. Тэр юу гэдгийг Дэйв Шапел, Кевин Харт тэр одоо комедианууд суперстар болохоос өмнө open mic руу доктор тэр клубд фейлдээд тэнцээ өөрийгөө боловсруулад ингэ явжсэн тэр нэг түүх тэр брэнд нь байж байгаа байхгүй тий. Тэгээ тэр газруудаар нь бид нар очиж үзэх хэрэгтэй. Тэр систем яаж ажиллаад байна тий. Тэрийг бид нар олж харж иж одоо яг жинхэнэ тэр одоо булганы хайрыг болгондаа гэдэг шиг тий. Архангай хайр гэдэг шиг тэрийг очиж амталж үзчихийж одоо юу гэдгийг юм нь бас ойлгохгүй бол бас жоохон тийм юу харагдаад байгаа. Тэгээ би бол бүр харж байгаа л да энэ комеди бол нэг хэсэг бүр ингээ хөөсрөн биткойн шиг те хүн болгон бараг микрофонтой болгон комеди хийн. Тэгж жагаад харна. Үн цэнэгүй болно. Одоо юу гэдэг яг за тэр хаасаг л орц болгонд комеди клуб байдаг шүү дээ гэдэг бараг тийм болон заяа. Тэгээд Америкт бүр яг юм болсон байхгүй 80-аад онд. Тэгээ амар популяр болоод тэгээд баг хот болгоно comedy club нэгдээд ингээ ягаа тэгээд нөгөө зах зээлийнхаа нөгөө одоо хэрэгцээнээс илүү нийлүүлэлт нь ихсээд тэгээ үнэн буураад үн цэнэгүй болоод тэгээ уналтанд орсон байгаа байхгүй. Тэгснээ дараа яг юунууд яг чанартай хэдэн comedy club-уд нүлдсэн. Чанартай комедианууд нүлдсэн. Одоо бол ингээ буцаад яг өсөлтийн үе явж байгаа. Одоо дахиад хөөсрөлийн үе эхэлж байна. Дэлхийд дахинд. Дэлхийд дээр. Тэгээ Америкт бол одоо яг хөөсрөд эхэлсэн байгаа. Тэгээд open mic-ыг харахад зүгээр ингээд 100 залуучууд ингээд open mic-д орох гээд нэрээ бүртгүүлж байгаа байхгүй. Тэдний яг хідэн яг энүүгээр амьдралаа авч явах вэ гэдэг чинь бас эргэлзээтэй шүү дээ. Хідэн нэг чадах. Тэгээд одоо comedy club байгуулъя гэж одоо ирмэлцэж байгаа хүмүүс байвал те одоо тэгээд цааны ярианаас зөвлөхөд хийвэл хийсэн шиг хийгээрэй л гэх нь биш тийм ээ. Тий. Тултал хий. Дөхүүлээд хаях юм бол тэгээд баг настай юм хийх нь вэ шүү. Тийм. Бид нар ч гэсэн одоо яг юу гэдгийг анхдагч бид нар анхдагч гэл ингээд тайвшраад байгаад гэж болохгүй. Бид нар үргэлж шинжилж явах хэрэгтэй тий. Америкийн араас нь хөөхөш бид нар баг урдаас нь гарч яаж энэ тренд яаж явж ин тий. Тэрийг нь баг андаж юу гэдэг чинь. Тий. No one is safe. Тий. Энэ тал дээрс бас найздад баяр хүргэмээр байна. Бас тэгэл яг анх нөгөө нэг наваг open mic ярьж хахад хоёр давхурттай нөгөө нэг юм бөөрөнхий лого те юм хуулган юм шиг тий нэг гэлгарсан. Тэгэл яг тэр хിവэрээ одоо байвал бас байж ах л байсан шүү дээ. Бас тий навсгар л байх. Навсгар байвал байж л байх байсан. А гэтэл одоо ийм клуб болчлоо. Ингээл нэг байхгүй байж байгаа л нэг ирэхэд хаягаа өөрчилсөн ч юм уу те. Ингээ ороо аргач дахиад шинэ юмнийх нэмэгдсэн. Арын өрөөрөөгөө оронгууд дахиад нэг юм нэмэгдсэн. Вау гэл улам бас амар гоо сайжраад идэг. Яасан тэгжиж бас бид нар үзэгчтэй ингээ те бүх юм ингээд бас ингэж байгаа. Тэгээ энэ бүгдийг бас ингээд давхар амжуулдаг бас найстаа тусгаалan баяр хүрмээр. Баярлаа. За баярлаа. Бид ихтэй амар санд юм яг анх нэг доор нэг давхарт байгаад би яах ирчихсэн шүү дээ. Тэр чинь яг засварын үе байсан байхгүй. Хоёр давхраа засвар хийгээд тэгээ бататай яг нэг сайн танихгүй зүгээр нэг амар нэн зургатаар нийтээс үзсэн ах зүгээр ах. Тэгэл уулзал бата айгу тэгтээ айгу яараа байсан юм аа. Айгу яараа ажилтаа байж байгаад надтай бараг 2 цаг гаруй ярьсан уу тий. Хоол идэнгээ. Тэгээ би бүр вау гэж бодоо. Тэгээд яг тэр засвар хийж байгаа үзүүлээд бүр амар догтлцсан за. Одоо ингээд манайх юм болно гэл. Баг танихгүй шүү дээ. Тэгсэн чинь шууд утсан дээр байгаа нөгөө зургнуудаа үзүүлээл. Одоо яг ийм дизайнер хийж байгаа. Энэ юм байгаа. Яг намайг ороод харахад зүгээр юм баахан юм тоос шороотой зүгээр юм барилгын ажил явагдчихсан байхгүй. Одоо яг ийм болж байгаа гэл догтлол. Тэгэл дараа нь нөөд нь яг үнэхээр тийм болсон. Тэгэл бахархмар санагдсан. Яг зураг шиг тий. Яг зураг шиг. Зурагаас ч барахгүй зарим талаараа.
Зурган дээр нэг тийм нүдэнд боохгүй харагдаад байдаг шүү дээ. Яг бүтэд дээр бүр мангар тухтай манайх бол. Тийм манай барилгын компаниуд гулхигддаг шүү дээ. Тий, тэр чинь тэгээ бас их яригтай юм босон. Тэгэл би чи баг өдөрт нэг 100 айл руу 100 явдаг гэдэг чинь би өөрөө яваал тэгэл тэр нөгөө тоосох моосох те гипсэн автан одоо 100 айлыг чинь баг нөхөрлөө шүү дээ. Баг хүмүүс амттай таньдаг болоод тэгэл очиод яаж хурдан одоо те юм 100 айлаар нэг 2 цагийн дотор яаж материалыг сайн цуглуулах уу те тэр юм хөл ингээд сураал тэгээ явсан. Тэгээд одоо бол зочныхаа талаар бас ярий. Тэгээ комедигийн одоо индастри бид нар бол ингээ яриад дуусахгүй тий. Бидний уусаа энэ дотор нь буцалж байгаа энэ тогоон дотор нь байгаа учраас үнэхээр одоо яриад дуусахгүй л тий. Тэгээ манай содоо ер нь багын юм алиа хөхт байсан уу? Яг ер нь тий. Тийштэй. Яг юм одоо юм дуурайдаг тий. Тийштэй багасаа саваад штэ. Манай чи яг stand up comedy яг бүр багаас эхэлснийг би мэдэрдэг байхгүй юу? Яа тэгэхээр нэг лагерт жоохон 100 байдаг байхад ингээ хот явчаад эргээд ирдэг байхгүй юу? Тэгээд ингээд ахыхаа машин цууцсан ирж ангууд манай лагерийн найз нар бүр ингээд баярлаад машин дагаж гүйдэг байсан ингээ одоо. Ингээ од ирж байгаа юм шиг. Содоо ирсэн. Содоо хар шилцүүцээ. Наа чи шинэ онготой ирсэн энэ төр гэж үгээд би бас дотроо бодсон. За арай эднэрт юм ярьж өгнө энэ төр гэл. Тэгээд содоо ирсэн сургаар бүгд гэр гэрлөөгөө ороод хоол унднуудаа хийцгээгээл амар бүгд ээж аваасаа визнүүдээ авцгаагаар тэгэл харанхуу олонгууд бүгд ингээд яг зузаан дээлмэлээ өмсөд ингээд бүгд шүн гарч ирдэг заа. Тэм лагерийн та нар тэгдэг байсан уу? Бичгтэйгөө хууль. Тийм орой цуглардаг. Орой цуглардаг тий. Цуглардаг. Тэгээ орой цугларангууд бидний цуглардаг газар нөө юу байсан бохоо. Одоо бас лагерийн найз нар мэн сонсч иж магадгүй. Шарга мортод. Вау, шарга морт гэнг. Яа. Санзаа хүн байна. Шарга мортыг эцсийн буудлаас ингээд уулд аваад цаатлын заслан дээр байдаг гэсэн байхгүй. Тэнгүүд бидний цугладаг газрын дутуу барьцсан байшингийн хундаан байдаг гэсэн байхгүй дөрвөлчин. Таг дөрвөлчин тийм хундааманд бүгд газар суугаад тэр хундаамаа налдаг. Тэгэнгүүт бүрэн хэд ийм дөрвөлчин тойрог үүсчдэг. Тэгээд л одоо мань ярьж эхэлдэг байсан даа нөхдүүд. Анхны театр байсан шүү. Тий, юм яриад. Мань Transformers энэ чинь бас багасаа л дөөрөдөг байсан. Тэгэл хүүхдүүд алучиныг дахиад нэг дөөрөөгаад үзүүлдэг энэ төр гэж. Transformers-ыг үздэг байсан гэж. Үүр Монгол болоод уус болж молоод энэ төр гэл. Тэр бүр чи бүр лагераас эхэлсэн. Лагер. Тэгэл найз нар ваа ямар гоё юм бэ жайлуу дахи. Тэгэл за би өнөөдөр гарахгүй өнөөдөр гэртээ унтна гэхэд хинч тэр хундаамн дээр цуглардгөө байх жишээ нэ. Тэгээд бодонгууд яг комедиг яг тэндээс эхэлэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр яг бэлтгэгдсэн юу тэр багын нэг суур байна л да тий. Тэр фундам бол байна. Фундам нь тий. Фундамнаас фундамд болсон. Миний ч одоо ингээд энэ тэнд юу ингээд юуны төлд ингэж явж байгаа юм бэ гэмээр ингээд хайцсан зөндөө юмнууд байдаг аахгүй. Одоо ингээд тий битбокс хийжсэн тэгснэ ингээд бас оргилд нь хүрээгүй хайцсан. Тэг битбокс одоо бүр амар яг хамт хийж ингэж яг явсан үеийнхэн маань бас амар хийдэг хүн. Бүр тэр чигтээ тууштай явсараад одоо ата боргууч ингээд байгаа тий. Тийм тулгаа гэдэг тэр залуу. Ман ч одоо тэр ата боргууч гэдэг хүн анхны улсын аваргын тэмцээнд бас нуглаан дээр байдалтад идүүлж исэн. Ялагдчихсэн. Тулж ирсэн шүү дээ. Тэгээд тулгаа явсаар агаад ялж исэн бохоггүй. Тэр тэмцээнд тий. Beatbox Ray нэрмж тэмцээн байсан. Алтан микрофоны эзэн болсон. Даанч тулгаа одоо хүртэл микрофон аваагүй байгаа. Тэгээ би Beatbox Ray-г бас нас орцсон болоо гэж бодож исэн чинь бас амьд байдаг юм байлээ. Карьер нь бол нас орсон. Тийм бахан. Тэгээд Ray хин ата боргуучин болохоор Beatbox хаяагүй бүр улам техникчүүлээд улам баяжуулаад бүр алж байгаа байхгүй тий. Мань бол хайцсан тий. Мань үн чинь боргуучин ата боргуучин тэр бүр ингээд толгой юм уу те тэр амтны тэр шууны дуурал те бүр бүгдийн дуурал чимээ байгалийн чимээ эдрийг бас айн гаргав. Боргуучин чинь тэгжсэн штэ байтал дээрээ. Мань уул нь амар итгэлтэй ингээл бэлтжсэн юм а хийдэг байхгүй. Амар алаалтай боргуучин ингээл юу ч болоогүй юм шиг ингээл царайлаа. Тэгэхээр би за гарыг бас сэтгэл санааны дарамт хийчлээ. Би баг ялчлаа малчлаа ухааны бодож исэн чинь уртаас миний хийж чаддаг юм хийдэг байхгүй. Тэгээ хөөми хийдэг байхгүй шууд. Хөөми явж исэн хөөмийнийхээ ард гэт ингээ би бүр шууд шоконд ороо тийш бууж өгч исэн. За боли гээд бүр хөөми хийнгээ давхар бит хийнэ гэж үгс үг юм.
Тэгээд араас нь маань ингээл бөмбөр тоглож гисэн тий Жил орсон юм. харангийн пүрэв тааш тэр чи одоо хэдэн жил орсон бид боксинг хэлээд. нэг жил л анхны тэмцээнд ороо тэгэл шамтраал хямраад байсан баг. Тэгэл ингээл бөмбөр тоглодог байсан тий харангийн пүрэв тааш гэж хүний шав бөмбөр тоглоол рок хамтлаг гээл яваал тэгэл бас хөгжим тоглодог найз нараасаа дагаж суралцаар агаал гитар сураал тий төгөлдөр хуурмуур сураал ингээл хөгжмнүүд тоглож сураал да жоохон дуулах гэж оролдоол ингээл юунд тэгэл дандаа эцэст нь хүрээгүй заяа. Одоо яг жинхэнэ бөмбөрчний хажууд бол маань үнэхээр суг бөмбөрчин байхгүй юу? Тоглож чаддгүй хүнийхээ хажууд бол хөөрхөн бас тоглохтойгоо заяа. Хөгжим бол эвлүүлчин. Яг чаддаг мундаг амар төгөлдрөөр тоглодог хүний хажууд маань бол нэг хөөрхөн нэг 7 8хан дуу муутай зүгээр нэг бигинер гараагаа байхгүй. Хуруунд модон тий одоо жишээлбэл тэгээд ингээд би бүх юмыг эцэст нь хүргээгүй хайцсан. Тэгээ би боддог байсан байхгүй. Би юуны тулд энэ юмнуудыг сурсан юм бэ? Яах гэж ингэсэн юм бэ гэж амар их олон өөрөөсөө асуудаг байсан. А тэгсэн чинь яг энэ бүгдийг ингээд жижигхэн юмнуудыг бүгдийг цогцлоогоод одоо энэ комеди гэдэг тайзан дээр Hebrew comedy-гийн тайзан дээр утгаараа нөгөө нэг содогийн энэ тэндээс даян чийж олж авсан жоохон юмнуудаа угсраад одоо энэ тайзан дээр амилж чинь тий. Царцаа намжлаа юм шиг л юм байна шүү дээ. Тэгээд буцаагаад ингээ манай амир амьдралаа ингэж бодох туртай л да. Юу юуны тулд юуны учир ийм болчих би яагаад ингэж үү гэж амир ингэж бодож тунгаадаг. Тэгэнгүүт юмны хувь заяа гэж угаасаа л байдаг юм байна. Энэ бүх жижиг зүйлүүдийн юуны тулд гэж асуудаг байсан нь энэний тулд байсан юм байна. Гэтэл одоо яг би илээ юм болох ингээд ойлгож байгаа. Утгаучтай. Амар сонин л доо ер нь их сургуульд байхад ингээд амар бас ингээд ярьсаар л байсан байхгүй юм байна. Танаа ер нь гэхдээ содогийн найзуудтай ингээ уулзсангууд наа чи угийн л юм байсан. Хүүхд тэгдэг байх. Одоо тэр Мөсийн 5 гэдэг байранд те тэр 4 жил хаана нөхдүүд тойроо зогсцсон инээлт чинь содоо яг тэр дунд зогсчл байдаг гэсэн байхгүй. Тэгээд станерээ үнэхээр чи нэрээ гээд бүгд амар сонсох дуртай. Тэгээд манай хонгороо гээд нас найз байдаг л да лойчсон те лойчсон. Одоо хонгороо гээд хонгорт минь дүргий. Хонгороо гээд мань хоёр одоо яг нэг курсын найз нар л та. Тэгээд жин ижлэгэн болооч тэр битээр их бас татан найзалдаг. Нэгдүгээр курсээсээ би үүндээ татагддаг. Татгалцлын хүчээр гэж шахаа. Тэгээд мань хоёр маазраал ингээл амар их юм яриад бүр хичээл нь өглөө 11-т тарчаад ахад мань хоёр хонгороогийн машинд баахан гарууд суулгацсан. Ингээд оройны 7-8 хүртэл ингээл юм яриа суугаад идэгсэн. Чи тэгвэл тийм мэдхүү гээл ингээл инээлдээ суугаад идэг байсан заяа. Тэгээд тэгж явж жагаад хонгороо явахаар болчихгүй юу? Өнгөөр явахаар боллоо. Энэ тэр юмэрээ гээд. Тэгээд инээлтэд суух явцдаа надад нэг хүнийг танилцуулсан байхгүй юу? Нэг өнөө 2 дахь курсэд тахт. За энийг жахаа гэдэг юм аа манай лойчсон гээд одоо рэпер фла тий. Флаг танилцуулаад одоо манай найз байгаа маа энэ тэр мань явлаа. Өөдөөдөө одоо жахаатай юм ярьж байгаарэ. Ингээд тэгээ яваад гисэн. Тэгсэн чинь жахаа манай хоёр бас тань нэлээд олон жил ингээл хоорондоо маазраал явж ирсэн. Жахаа ч ихтэй яг танаа хажуудлын байр тий. Мөсийн 4-р цуг. Мөсийн эдийн засаг. Эдийн засаг. Тий. Би ажилтнаас орсон ш дизайнд. Өө тийм үү. Гурлаач л нэг дашных юм байна те. За би одоо дагаж нэмэр Брикс эсрэлтэй бимээс хоёрт ч юм. Тийм манайхан чинь тэгээд хичээл оройтч таруулшуу Брикс рүүгээ яваад очдог тийм оёд. ЦБ хажуудаа тий. Урталт нь яг нэг манай сургуулийн гадаа нэг жимс сурдаг шүү дээ. Иддэг яг шүү дээ. Яг тий нөө Япон Монголын юунаас жимс иддэг ус аахгүй хөхтөд. Жимс иддэг гэдэг. Манай оюутан залуучууд манаас. Тэрнээсээ гол зогоосон газар гаа. Тэгээд жавхаа тэр идэгсэн аахгүй төгсчүүд жавхаа за гэд манай хоёр дээр төгснөөс хойш жоохон холдсон. Жоохон холдчихсноо жавхаа дараагийн үнд лойчсон крүүвийн нэг гишүүн танилцуулсан л та. Тэр нь одоо жишээлбэл энэ клипний зураг авалт бол чинь хөгшөө нааша хүрээ дээр. Тэгээд клипний зураг авалтанд яваад очсон чи 5-20 мянга гэдэг дооны клип байсан л та. Тэгээд 5-20 мянган клипэн дээр явж атсан зогсчихсон. Одоо манай нөхдүүд бүгд л байсан дөө тука мока гарууд тэгээ байж байгаад жахаа ягдчихсан байхгүй. Алуу манай найзтай танилц Бата гэдэг. Чи содод танилц. Наадах чинь бас алиа гараа гой. Чи комедигийн тайзан дээр бас нэг гараад үзээч инээ тэрэ гэдгсэн чи Бата. Нэгдэг өдөр комеди open mic болно штэ чи хүрээд ирэлтэй гэд. Тэгээ одоо ингээ бодонгууд ерөөсө комедигийн карьер лойчсон крүүийн гişүүд одоо нэг нэгээрээ дамжуулж явсаар хагаад хамгийн сүүлд нь одоо яг Бата дээр ирсэн байгаа байхгүй. Хонгороос эхлэв. Тэгээ хонгороос эхэлж явсаар хагаад тэр одоо Бата дээр ирсэн явж байгаа байхгүй. Баскет танилцсан. Баска маань хоёр ч болохоор хөгжмийн найзууд байхгүй юу. Нэгдүгээр курсэд байхад манай аав нөгөө хөгжимчин аавын гитарыг би гуйж авч яваад
сургуулийн танилцах үзэсгэлэг дээр нэрдэг курсд тоглолцоод өөрөө цаашаага пив уугаад алга болчихгүй юу. Тэгсэн чинь хүмүүс миний гитарын дээр ороо гიშгэж ийсэн гинэ тайзан дээр. Тэгсэн чинь манай дээд курсын залуутай нэг хамтлаг Баска. Тэгээ Баска манай сургуулийн танилцах үзэсгэлэг дээр хамтлагаараа тоглох гээд ирсэн байжсэн чинь нэг гитар одоо даруулсан байж байгаа хгүй. Тэгээ хөгжмийн юм болохоор аваад хөө энэ ингэж болохгүй шүү дээ аваад хөө энэ эзэн байна уу гэдгсэн чи би гарч ирэхгүй өө энэ байна гэд. Тэгээд мань хоёр танилцчихсэн. Тэгээ танилцж явсараад Баска наа чи хөөрхөн бацаан байна. Наадах чи юу хамтлагтаа авдаг юм уу? Яг тэгэж анх хэлжсэн гэсэн угаасаа өөрөө. Тэгээд одоо нэг хамтлаг болоод манус Feel гэж нэртэй хамтлаг байсан. Feel хамтлаг маань явсараад Шугам гэдэг хамтлаг. Анх Шугамын 3 дугаар радио гэдэг хамтлаг байсан. Хизээч зогсдгоо тийм. Шугамын радио гэдэг хамтлаг байсан. Нэг зогсдгоо гэдэг тийм бэлэгдэлтэй гэсэн жоохон урттаад харамд явсараад Шугам болсон. Би та хэдийг Playtime дээр тоглож байгааг харжсан. Та гойлын гоог тоглолоо. Тийм. Тэр үед бол маань байгаагүй хамтлагаас гарсан байсан. Тийм үү. Гойлын гоог бас яг өөрсдийн нэг тийм сонио өрмөцтэй. Одоо пост одоо юу гэдэг юм бэ? Яг тийм нэг юм сонин пост маягийн яваадсан нэг. Тийм. Манусын чинь угаасаа нэг гитарны дууралт гитарны дуурал дан да 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 ба 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 бум мама мама гэ яг ийм стилээр тоглодог. Тэгээ энэ дэр чинь нөгөө морин хуур зур ороод ирэнгүүт бүр ийм амар бүр улан баялаг болж дуурдаг. Тийм Монгол пост гэж бас хэлэхэд болохооргүй ч гэж магадгүй байж уучлаарай. Гэхдээ угаасаа пост яг тийм пост тоглодог байжгаад сүүл рүүгээ юм жоохон psychedelic болж гисэн байхгүй нөө Pink Floyd сонсдог байсан болохоор Pink Floyd хэв маяг руу орж явж хагаад сүүл рүүгээ дахиж бүр морин хуур нэмж орж ирэнгүү тийм Монгол юм psychedelic post rock юм шиг юм амар юм олон жанрт хамаарахтахаар. Батаж гитад тоглож тий. За тоглолдог гэж хэлэхэд бол хэцүү дээ. Тийм манайч яг тийм те яг тоглох хүний хажууд тоглохгүй. Гэтэл тоглохгүй хүний хажууд зөвөр шүүсийн урсгана. Содоочны бөмбөр тоглодог. Энд тийм маа клуб дээр нэг хамтлаг байна те ер нь. Байна. Баска бейс тоглож байна. Тийм. Гэтэ нэг хамтлаг. Хамгийн давуу тал нь бидэд нэг амар сонир үг байгаа байхгүй. Яг үг бол эргэжил одоо юу гэдэг гоё амар сонир үг гэдэг нь юу гэсэн үг? Гоё дууны үг л байхгүй. Шүлэг үү? Тэгээд тэгээд энэ клуб маах ихчил ер нь нэг дараа жилийн юугаар ер нь одоо Silk Road дээр нэг surprise барьж тоглох уу? Нэг хідүүлээ. Бэлдүүл тэгээ болох хөгжмөр бэлэн байж шүү дээ. Хамтлагаас минь үлдсэн идэв хөгжим одоо хүүхдийн тоглоом болсон байж шүү дээ гэрт. Баахан манай бүр баахан хамаатны бацаануудтай нийлцэн нэг палк барьсан. 1 2 3 гэхээр бүгд нэг бөмбөр цохин шүү заа юу гэмээр 1 2 3 хийг бүгд зүгээр балбаж идэг ч ааш шүү дээ. Nice. Содог comedy Эстэнд open mic анх хийснээс хойш 6 сарын дараа юу яг үндсэн гишүүн болж ирсэн. Тэр бол баг рекорд баг тий. Бараг хамгийн яг open mic-ээр шалгарч ирсэн хамгийн анхны драфтын нэг чинь би байхгүй угаасаа. Тэгэхээр надад бас анханасаа хэлчихсэн. Чи 6 сар одоо ер нь яг бид нар 6 сарын дараа чамайг авах үг чинь хэлэлцэнэ. Тэр хүртэл чи одоо өөрийгөө би улам жокоо сайжруулад тайзан дээр бие бэлдээд одоо ингээд суралцаа. Одоо яг тийч зөв юм хараа байгаа байхгүй. Нэ зөөр нэг юм зам зуурын хүн байна уу? Үнэхээр комеди хий гэсэн хүн байна уу гэдэг чинь одоо 6 сарын хугацаанд мэдэгдэн л дээ ер нь бол. Тий. Тэр үед яг бас нэг ганц галзуу жок хэлж. Би нэг ч сонсож байгаагүй. Миний open mic нөө. Тэг нэг юм баастай жокнууд амар явдаг ус. Яриад тий ямар жок гэдэг. Миний яг open mic дээр ярьсан хамгийн анхны болсон явдал. Анхны жок байхгүй тий. Стори байхгүй. Болсон явдал та. Найрамдал цэцлэн дээр ижсэн чинь юу яагаад би одоо гэх шиг юм nice guy байгаагүй жоох хаяа хүмүүстэй муудалцах амар дуртай тийм жоох сонир бацаа дуртай юу тийм дуртай өөрөө тэрэндээ дурладаг тийм жоох сонин бацаан байсан юм аа одоо өөрөө хуучин дүрдээ дургу тэр үед дээрэмдүүлжсэн хүмүүсээс уушлах яа уушлахыг хүсэн өрөөж байна тэгээд манай анги яг нэг банд наа жоох өдөөд байхгүй би тэгээ бас давхар өдөлцөөд зодтолчих санаатай өөрөө анханасаа тэгсэн ундаа өнөө мэн өгс наа бочкины уснаас уу мó энэ гэж мгээд жоох хийлгүүлэхгүй юу тэгээ уурандаа тэр нөгөө нэг найрамдлын тасагт баг тэр хаалганаас хамгийн цаатлын ор хүртэл бүр гүүж ирж хагаад амар төрөйтэй готл мотл өмсдөг байсан Израиль өмсдөг байсан
Израиль гэж манайх чинь нэр өсөж монголчууд тэр нь ардаа дахтай гэж бас нэмж хэлэх зүйтэй баха. Одоо хаанаас ч ирж байхын сонс. Мангар эвгүй төсөөлөл. Тийм хадсан болцоо айгу муухай нөхрөө байсан юм аа би. Яа. Тэр Тэгээд гүүж ирж байгаа нүүрлүүн өшгөлдөг байхгүй юм байна. Пүү. Тэр ямар муухай үйлдэл хийж байна. Израилаар өшөглөнө гэдэг чи юу гэсэн үг вэ? Улсаар Тэгэд мань карма гэдэг зүйл байдаг гэдэг яг кармагаа яг секундны дараа өөрөө амссан байхгүй юу? Тэрхүү өшгөлсний кармагаа өөрөө амссан. Тэр нь юу гэхээр жоохон бороотой өдөр байсан. Халан хүтэн харшилсан байсан. Өглөөний цайнд бас каш идсэн байсан. Тэгээ яг тэр өшөглөхтэй зэрэгцээл доошоо нэг юм бүр зүгээр бах биш бүр. Гээ явж байгаа. Shit. Тэгэл мачи юу хүн зодох мантай бараагаал явж байгаа ах их хүн. Яа тэр төсөөлтөө өшгөлснөө гин сарай босноо. Тэг мангар ширүүн содоо тий. Чи тэ буцаа алхаа. Тэгээд ийм ёс юм байна да гэ дээрээс нэг ингэж хоёр толжиж өгсөн нөө. Буцаа гараа гүйж байгаа байхгүй юу. Тэгсэн нөгөө гарч араас хаста мөн чаа алнаа энэ төр гэж хойноос уйлцэн гарч ирж байгаа байхгүй. Тэгэл амар өндөр залуу байсан. Ингээл барьж авчаад зүр намайг бүр амар их зогж байгаа байхгүй. Би зогиулаа. Нэг уур хүрэл юм уу яах гээд байна. Дахиад. За боли. Энэ хүргээд ингээд дуусхий эрхэм мөнд үзэгчтэй ингээд шууд хавчаад ба. Бэжис чи цаанаас бүлийн багш орж ирж байгаа байхгүй юу? Яаж ч яг өмнөх өдөр нь бас бөөн зодон болоо багшийн уурыг хүргэсэн. Бид нар дахиж зодтолдохгүй гэ багштай амлалт өгсөн байсан чинь манай багш итгэлийг нэвдсэн сургаар амар ууртай орж ирж исэн. Суран тэлээгээ гартаа орцсон. Цаа нар айтайхан амарч чадахгүй байна уу гэл амар орж ирэл. Хаста манай хоёрыг иш өрөөрөө ормоор гэл. Тэгэл өрөөрөө нь ороод яша суу энэ төр гэдгсэн чинь мань яад суух вэ? Яг гоо багш зогсоод байж зүгээр суу ишигээ гэдэг. Таашаа гэл. Тэгэл ингээд нэг бөөдөнгийнх нь хажуудалд нэг бүксөө тавиад яг үлдснөө нэг проблемтэй бүксэн талаа ингээд жоохон агаар дээр ингээд тавьсан ингээд хажуулдаа суухгүй юу. Тэгсэн чинь нөгөө залуу дээр ирсэн айтайхан амарч чадахгүй байна уу гэж шилэн үзүүрүүн ингээд маа гэл ингээд одоо нинжа цохилтэй карате чоп хийдэг маа гэсэн чинь зас гайгүй өнгөрж гинөө гэд хүзүүгээ ингээд бэлтцэн суужсэн чинь хурж ирснээ шууд миний нөгөө илүү гарсан бүкс рүү чимөө юм махан талхаа би чамаас гуйгаа хэвчтэй гэд яг тэрнэр ингээ 2 3 амбаарддаг байх бүр өч дор бүр би яг тэрний чимээг одоо яг та нарт нүдэ ашиглаа сонсгоё. Сонсгож байна. Чи чангалаад өгдөө. чи тэгэд цагаан өмтөө байгааг үстэй. Үгүй. Тэр багш чинь десант бор өмттэй байсан. Өнгө дагуу юу? Айгу камуфляж. Тэгээ гарч ирсэнээ тэгж байгаа байхгүй. За явъя. Одоо хоолндоо орох цаг болчлоо. Би одоо яаж өмдөндөө аавчаад хоол идээ сууж байгаа юм бэ? Бас идэх хоббитэй гэхэд бас арайчтай тийм. Үгүй өгшөө би явахгүй гэсэн чинь. Өөрт нь гомдсон гэж бодсон. За ах тэ багш дөнгөөс уурлаад олон нээж хүүхдүүд хажууд игчлээ. Бас нэг удаа ингэж бол бас цаасааштай зодон гарддаг байхгүй юу минийхөө явъя гэсэн чи би гүйгөө багш үгүй гэсэн чи цаа маяглаад явъя. Тэнд очихлоор одоо хүүхдүүдийн тоо авдаг. Тэгээ нэг хүүхд дутуу үйл энэ хүүхд яга хоолоо идсэнгөө өвдсөн үү хавдсан уу гэдэг энэ чи хүүхдийн цуслан бөө юм болно минийхөө гэл. Яалтч авч явах гээд болдгоо. Тэгэл мань бүний аргагүй ирэхэд хилгээсүр аргагүй л. За зогш би түрүүнээс муухай царайлдсан шалтгаан нь зодон биш байсан юм аа. Биш зодооны үеэр өмдөндөө баацсан юм аа. Багш. Гэл. Тэгээд араас хүрээд ирээсэн. Тэгээд багш яваад мань шууд угаалганы жилд ороод тэгснээр би амар магар заа. Нөгөө нэг эд мөрийнхөө баримтаа шууд юу л хийчихгүй хогисоо руу нийтийн нойлынхоо бүлгийнхаа шууд тэр чигт нь энийг одоо дахиж хэрэглэхгүй шууд хайчихгүй. Йоо. Араа бүгд ингэ шүтээ угаацсан зогсож ирсэн. Энэ хаанаас үнэртэй дээ? Энэ хаанаас үнэртэй дээ? Тэгэл бүгд хайгаал эхэлдэг баг. Бүгд хайж эхэлж байгаа хамгийн гол нь тэр нь олддог байхгүй юу өгшөн. Энэ би голтон пүү ямар заваа юм бэ энэ. Манай голт нөө гэсэн зогссон.
Угаасаа баригдсан л да. Тэр бүлэгт угаасаа 3XL бандаг өмсөх нэг л хүн байсан. Тэгээ манай яг анхны ярьжсэн юм ин. Бас гоё. Та цуслагын чинь багш equal мөл байсан гэсэн үү? Аггүй би яг equal-ийн ээлжин дээр очиж байгаагүй. Нэг open mic дээр нэг мөнө гэдэг нэг залуу яг ярьжсэн те чамд цуслагын найзууд байсан. Ааха. Тэгээ equal даалгадуулаад яасан гэлээ. Тэг мөнө зөөнө манай хоёртой амар тийм гач юу аадаг байсан шүү дээ. Тэг сахилгагуудаг байсан. Бүлэг ингээд бүгд унтаад шөнийн 3 цагт найрамдалт коридорт гарч ирсэн ээ. Jackson шул ал руу да гэж хашгирснаа бууцаж гүйлдэж ором орлогоо орж мараш. Тэр чи камертай байдаг гэсэн мэт. Тэг камер байгаа л та. Тэгтээ одоо тэгээд яадаг ч гэсэн юм уу? Тэг баригдтгүүл байсан явшлыг Оростой гайг байл. камера маад шүүд байсан баг. Хөөхд байсан шүү дээ. Хилээч сахилгагүй хөлтөд ээжээд. Тэгээд ийм одоо юугаар те баялаг бас түүхүүд байна л да. Тэг хүн комеди хийхин тулд бас яг дардан замаар яваагүй бас те алдаатай оноотой те тийм баста шээстэй тийм явж иж комеди ярьдаг юм шиг ба. Тэг ер нь яг бодоод тахт бас яг хамгийн хүмүүст хүрдэг тийм хүний одоо яг энэ яг одоо аазгай хөдлөг тэг нийтийг хүргэдэг энэ сторинууд бол яг тийм амар том бүтлгүүтлүүд байгаа байхгүй те. Ингээд ийм ичгүртэй байдалд орж исэн те. Тийм юмнууд хүн болгонд бас байгаа штэ. Тэрийг ярих тэр одоо юу гэдгийг одоо бас зориг штэ тэр ч те. Зориг байх хэвээр. Тэгээ тийм бас баялаг түүх байх хэвээр те. Тэрийг Бата бас яасан гэлээ. хэрэгтэй те. Өмнө хоёул нөгөө нэг подкаст хийж нэг инстаграмаар нэг цацаад тавихгүй орхи аплод хийхгүй нэг орхижсэн подкаст санаж байна уу? Тэн дээр чи нэг анхны хайр яасан гэлээ. Нэг хайртай л холбоотой бас нэг тийм түүх ярьж ирсэн юм аа. Мэдгүй. За самардаг шиг. Зүгээр яг амар тийм алей яжсан. Ерөн зүгээр яг ийм л юм ярьж ирсэн юм аа. Одоо санааш одоо бид нар ийм ичхүртэр юм аа ч гэсэн зүгээр нуухгүйгээр ярьж иж тэгж ярьж иж одоо тэр нь одоо гэж гарч ирдэг гэдэг. Яг тэрний тод жишээ гэх юм бол за би тэр түүхийг бол яг сайн санахгүй байна. Яг албарт санахгүй байгаа биш үү? Яг жигдээс яг санахгүй байна л да. Гэтэ тийм хайртай албатай нэг юмнууд байгаа л да. Одоо санчлаа. Юу яасан нөө 2007 оны үеч яг нөгөө хүмүүс мессенжер ашигладаг те. Яг уу мессенжер тэгээд хайтав их ашиглаад эхэлсэн байсан. Хүмүүс чинь тэгэл нэг хайтав профайлаа чимээл те. Янз бүрийн ингэж саамаатай юм ингэж нэг үсэг мөсгнүүд ингэж манивчаал янз бүрийн сонин үсэг мөсгөр тэмдэг нэр мэрээ өгдөг те. Яг нэг тийм үе байлаа л да. Тэгээ тэр нэг зуны амралтаар манай ээж тухайн үед Японы Токиод сурж исэн. Тэгээ зуны амралтаар хүүхдүүдээ бас ингээд 4 жил сурцсан хүүхдүүдээ сандсан байгаа шүү дээ. Хүүхдүүдээ бас аваад өөр дээрээ аваад тэгээд нэг тийм гоё завшин олдохгүй юу. Токиод бас нэг 3 сар байх. Тэгээ тэр үедээ би бүр ингээд солиорч гисэн юм амар нэг Монгол найзуудыгаа санаад хай таваар их бүр амар итгэвтэй болж эхэлсэн байхгүй юу. Тэгээ мессенжерээр ингээд ерөөс баг өдөр шөнөгүй мессенжертэй л ээждэг те. Тэгэл мессенжер чинь ингээд хүмүүстэй амар чаталдаг байлаа шүү дээ. Тэгээд ингээд нэг охинтой танилцаад тэр охин ерөөс i5 дээр ганцхан зурагтай. Ингээд тийм завлаа суудсан нэг юм гоё нэг тийм солонгос охин шиг те. Тийм зурагтай. Тэгэл бит хоёр чатлаад мессенжерээр бүр ингээд тэр чинь барин 2-3 сар ингээд чаталж байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ нэг бид тухайн үеч 14-5 тал байсан. Тэгээ бүр ингээд нөгөө охинтой бүр ингээд сайн болоо заяа мессенжерээр бит хоёр биенийхээ царийг нэг ч харж байгаагүй. Би дандаа вебкамаа өгдөг. Вебкамаа өгөөл ингээд тэгэл бүжгэлж заяа вебкамаа өгчөө сивок хийж мэгээл нөгөө охин ерөөсөө ягаад чи вебкам өгдөгөө заяа. Тэгэл нэг л ноотоо тий. Би ганцхан зурганд л ерөөсөө хайртай болсон. Тэгэл нөгөө Bone Thugs and Harmony Akon хоёрын хамтарсан I cry so hard гэдэг ер нь нэг тийм юуны тухай гангстер амьдралын тухай дуу байхгүй юу. Тэр дууг сонсож өөлж мөөлал би бүр өөлж мөөлдөг. Японд ингээд бүр ингээ өөлөөш. Тэр охиныгоо санаж өөлж мөөлал те. Ганц ч уулзч байгаагүй. Тэгэл өсөр нассан чи бас хүүхэд бас те. Тэгээд Монголд очиод уулзсан те бүр хайраа маараа тэр гэж бичдэг болцсон те. Солиорчсон. Тэгээ яг ингээд бүр Японд ингээд би ингээд ээжийнхаа өгсөн мөнгө одоо нэг өдөрт ингээд ийм юм авч идэрээ мэдэрээ те. Жохон мөнгө үлдээн тэрнээс нь ингээд одоо хадгалсаар хагаад сөрх ингээд мөнгөтэй болцсон те. Монгол мөнгөөр нэг 100,000 төгрөгтэй болцсон ч юм. Очиж байгаа л өстой хоёлаа гоё юм уу кино үзэн те. Ингээл гоё яан маань хоёлаа уулзсан.
Тэгээ яг Монголд очиод би чинь бүр амар тийм тухай чинь өөрийгөө амар blood гэж ярьдаг байсан юм аа. Бүр инээдтэй нэг Crips Bloods гэдэг штэ. Харуудын нэг юм gang бүлгэмүүд гэсэн. Хонгороо надад үзүүлээд идэв байсан. Тийм наадах чинь дандаа үзүүлдэг байсан. Тийм би бол одоо шууд ингээ гаргадаг. Тэгээ нөө Crips-ын цэнхэр одоо нөө Snoop Dogg те. Одоо нөө Nipsey Hussle тэр чинь одоо энэ Лос Анжелесын Crip одоо бүлгэмүүдийн те C Crip мэв. Blood-ууд нь болохоор юм улаан банда зүүдэг одоо энэ юу штэ Game Band те YG эднэр чинь одоо Blood те. Тэгээ яг тийм хипхоп хөгжим сонирхдаг. Тэгээ би өөрөө ингээ тийм улаан банда дан улаан хувц өмсдөг те. Тийм хөгжөөсөн. Тэгэл яг монголчсаа зөв нэг Blood гэж бууж ирж байгаа байхгүй. Point тухай дээр те бүүн бүр юм 15 настай гангстер те. Бууж ирэл тэгэл бас халдсан те амар. Тэгээ шууд гэртээ очиод шууд нөгөө охин руугаа ирж байгаа. Гэрийнх нь оцсон авцсан. Байна уу гэл яг амар охин авч байгаа. Тэнгүүд нь шууд юу вэ хараа? Шот. Shit яа би тэрийг бодохоор бүр ичээд энийг бас барыг сонсох байхаа гэж шахах. Тэгээд гэр нь энэ Бра хаусын урд өгдөг байсан юм. Тэгэл нэрийг хэлэхгүй. Тэгээд бас олон нийтийн суугаар бас тэгж хэлж болохгүй. Тэгэл уулзахын төвс болцсон те бүр хайрандаа бүр буцлаа л те. Тэгээ ингээл над руу нэг удаа бичдэг байхгүй мессенжерээр яхаа өдөр болгонд бичдэг байсан л да. Би чамайг Mercury дотор явж байхаа чи харсан амар хөөрхөн мөрхөн. Чи яагаад тэгээд надаа хайртай өстэй. Чи яагаад намайг дуудаагүй юм. Битэр чи одоо хайртай өстэй. Хайрт хосоод те. Амар serious. Би ээжтэйгээ явж исэн юм ичээдсэн юм эсэ ингээл. Тэгэл нэг л ингээл надаас зайлсхий гэдсэн байхгүй. Тэгээ би бүр нэг удаа гэрийнх нь гадаа отоод хамуут контрчлээ хамууттайгаа те гинжин easy lock те гадаа бас манай гинжин бас нэг Blood Dogg байгаа шүү дээ. Хоёр Blood Dogg юу болох вэ наа Brown House-ын гадаа байрны урд бидний хоёр дахартай байдаг гэсэн. Тэгээд ингээд би яг гиндүүлээд ингээд яасан байхгүй юм. Гэрлүүн ингээд ярьдаг байхгүй. Яг цонхроо нь харж байгаа. Орсныхын гадаа байж байгаа. Яг галтгооныхын цонхроо нь хараад тэг ингээ байна уу чи хаана байгаа гэсэн чи би ингээд юу байна мэн юу ахынхаа ажил дээр байна гэж хэлдэг байхгүй. Гэрэн хэлсэн чинь гэрээ үгүй яг нөө гар утас руу нэр. Тэгээд ингээд би танаа гэрээ чин гадаа байж тээ мэштэй гэдгсэн чи яг ингээ би ингээд цонхроо нь хараад ингээ иржсэн байхгүй. Тэгсэн чи галтгооныхоо цонхоор нэг охин харснаа цаашаа гинт алга болчихсон. Өчиг байгаан биш тарай адэр гэж хоёр давхарлаа амар Blood Dogg гүйж гарч тэгснээр бүр хаалган төгч мөгсөөл те. Монголголтой тэгээд онгоолгойг л те. Ягаад ч юм те. Үгүй би ингээд ялч худлаа ирж байгаад ингээд баригдчихж байгаа байхгүй те. Бантаад онгоолгойг. Тэгээд заа маазаа гэд. Тэгээ маргааш нь би уусаа найзуудтайгаа би найзаас чи хичээд энэ тэргээл. Тэг маргааш нь яг за би ганцаараа очие хараа те. Хараа. Тэгээд яг очдөг байхгүй. Тэгэл яг хаалга нь тогссон. Тэгээд за би ингээ онгоолглоо шүү. Тэгээд бүр амар сонуулж байгаа та. Тэгэл онгоолгосон чинь нөгөө зурган дээрх охин бол ерөөсөө биш байсан. Зүгээр нэлээд жинтэй те. Одоо ер нь бол одоо ойл ярах уу гэх юм. Тэгээд шами те одоо юу гэдгийг тэгээд яг тэр зураг бол ерөөсөө биш байсан байхгүй. Тэр зураг ганцхан зураг байгаад байсан. Вебкамер надад ерөөсөө вебкамаа өгдөггүй байсан. Монгол дээрээ ерөөсөө уулздаг байсан те. Зайлсхийс надад худлаа ирж байгаа баригдсан. Тэг хаалга онгоолгосон чинь ингээ яг тийм охин байж байгаа байхгүй. Батхтай шүдний аппараттай шами бүдөө охин ингээ яг хоолой мөн баах. Би тэгсэн ингээ амар хипхопа гэ те. Өөдөөс нь харжснаа. Хараа гэсэн тэрж байгаа. Сайн байж та цогтой би ч өөрөө новшин шаас юм болоо гэсэн. Бас гоё шүү. Бүтүүнүүдийн холбооны эдгэгч бас ирсэн сууж. Чи зөв юм ингээд тэгээ бүр ингээд тийм гашуун өдмөстэй ингээд би юу хийчихвэ. Тэгээд тэрж явахдаа бүр амар харамсаал.
хүссэн үзэн ороод ингэж бодогдож байсан үү те. Жиг хүзэг л ороосоо байна. Их сансан газар ишин шин хоосоо харагдаж байна байхгүй. Тийм тэгээд яг тэгээд бандсан ирчэндээ бас нэлээд явсан бас. Гэр мөрт нь очиод бид хоёр ч уулзч молзаа. Тэг сайн биш би бүр яг чамайг ярихаар ч бүр ингэж бүр тэгэл болсон гэх гэж байгаа юм баг гэж бодсон ч юм бүр яа тэрвсэн гэхээр юм. Бахархлаа ч чамаар. Тэгэл жоохон байж 2 3 удаа уулзсан тэгээд бүр сүултээ яг бүр өмсөлдсөн л дээ бас ноолгүй хэлэхэд те битгий сонсогч нартаа одоо хэлэхэд те одоо та нарт л хэлж байгаа шүү. Энэ хүртэл сонсцсон байгуулаа битээ сонсогчд л байгаа. Тэгээд яг бүр өмсөлдсөн. тэгээд үүсэлцээ за би хот тавтартай одоо удахгүй гэж байгаа одоо ингээ ойлоо болоо доо. Арай тийм шалтгаан хэлээгүй зүгээр л шууд утсанд нь хариулахаа байсан. Мессенжерт нь шууд хариулахаа болж гисэн те. Тэгээ сүүлдээ бүр миний араас бүр ингээм амар бичиж мичээд. Бүр манай найзууд руу бичээ те. Гонигтай те. Бата хаана байгаа маагаан те. Бөө юм болоо. Тэгээд одоо харсан чинь бас би нэг дээр нэг таарсан зүгээр хальт циркэнд. Гэсэн чи айгүй гоё гойлог охин болцсон байлээ. Өө тийм бас те одоо стори яг тэдийнх мөн үү? Маш биш үстэй. Тэгээд бас нэлийн бас одоо юу гэдэг те гоё юм түүх байгаах те full circle тэр охиныг би одоо ингээ игнорцсон нь бол бас сайн зүйл төргсөн гэж бодож байгаа. Тэгээд сонсож байгаа бол минь төргий чи өөрийгөө мэдж байгаа. Бид нар ярихгүй гэсэн бас минь төргий. Манай ч бол өстой маань зөндөө л охин олон охин Бата сая өөр стори ярьсан л та. Тэгтээ яг гоё л байлаа гэж. Би бас өөр юм ярьсан. Тэрний шал өөр богинохон байсан. За маань ч зөндөө охин дурлж явж исэн. Хинч тэг наа маань ч тоож байгаагүй. Ер нь бол тий бас харамсалтай байна. Эсрэг төв. Охин наа. Нэг охин бас хараа гэж садаг тэрсэн л та. Содоос вебкам өгөх чадлаа шагаад. Тэгээ манай чи ихнэр л яг нааг яг хайрлсан ганц хүн байдаг. Тэгэл яг тэр хүнтэйгээ харилцсан. Вау. Гой стори. Яг юм сонгосон. За. Хин чам тоог өгөлөө. Би чам таартай гэдэг ч юм тий. Яг тийм. Вау. Гой төв. Би бас яг нэг хором цикомор нэг охинд танилцж ирсэн тий. Тэр яг батаах шиг байсан байхгүй юу? Ерөөсөө ингэ хизээч уулзддаг. Хизээч жинхэнэ фейсбુક өгдөг, хизээч жигийн нэр өгдөг байсан байхгүй. Тэгээ жигийн нэр нь биш яг гэдгийг яаж бичсэн гэхээр мань хөө яэш өгөх гэж баян хэлгэрөө явсан. Тэгээ яэшин чагсаалтан дээр тийм оюун зай гэдэг нэр ганц ч байгааг байхгүй. Тэгэхээр тэр худлаа байсан байхгүй. Яг өгсөн шалгалтууд нь асууж байгаад нөө чагсаалтыг харж болдог байсан шүү дээ. Чи бүр ямар амар дээрик юм бэ? Гүйцэтгэх ажиллагаа. Харин тэгээд яг манай бит хоёр яг адилхан мөсийн хоёрт сурж исэн. Тэгээд намайг хараад байдаг гэсэн байхгүй. Чи ингээд юм цахилгаантай юутай явж исэн, тим юутай явж исэн гэсээр нээзэж уулзддаг. Амар гоё болоод тэр нээзэж уулзддаг. Тэгж яагаад ингээд замхраад алга болсон. Би бүр ингээд дараа нь амар харамсдаг гэсэн байхгүй. Бүр хөрхий одоо хаана явд юм бол холбогдчих юмсан ингээд. Одоо бодоход бас яг нэг тийм харагдмаарг бол төрхтэй л байсан байлгүй дээ хөрхий. Бас минь төргий. Тийм юу гэдэг лээ нэг ямар захиа байлээ нэг тийм алга болсон төөрөлцсөн хүмүүсний бие биендээ мэдчилгээ дэвшүүлдэг юм шиг болж байна манай подкаст. Тийм тэгээ шаад. Яг зөвөр нэмэд хэлэхэд яг тэрэн шиг би тийм гоё гин цайлган одоо цайлганаар те өөр охиныг бол хайрлаг байдیں۔ Шаа. Тийм муухай хайр байсан. Муухай хайр. Гэтэ Батан бүр хизээний мангар сериосны наад. Уулзаа гэж бүр хайраа уулзыг хаалга тагшаашаа. Билээ бас зөрөх гарч ирсэн байна. Тэр үчиндээ бүгд л улангасцсан явдаг байсан. Яг нөө өсөр настай. Зоригтой монгол хүн. Shit. Рэверс. Надад нэг юм бас нэг онцгой төх байна. За уудлууд л минь өгш. Би ингээд найзтайгаа анх нийлчихэд нэг юм практик болоод ингээд цаашаа явна гэж ярилцсан байхгүй хэдүүлэхнэ. Тэгээ бид нар арх хуугаа зодоо хийгээд ингээд жоохон гоё зодоо хийдэг атман практик болох юм уу? Эсвэл ингээд гадуур яваа шоудаад нэг арх хуугаад охин найрдаг практик болох юм уу гэж. Арх уух нь бол яг аль арх уух. Архууд яг бөөсөө тэгээ охин найраад ингээд шоудаад явах уу? Эсвэл зодоо хийгээд атман хийх үү гэж ярилцсан байхгүй. Атмана хийх үү? Яг тэгэхээр нэг практик авч байгаа хүүхдүүд нь өөртөө зодоо сайн хийдэг. Нэг бол царайлаг хүүхд авах гэсэн байхгүй юу?
Тэгээд юу мэдээ ойлгомжтой шүү дээ. Бид санал хураагаад тэгээд охин гэж сонгосоох гэ. Шоу тэгээд. Тэгээд баахан царайлаг хүмүүс авсаар л байсан л та. Анх бол бид гурлаа ч юм уу байсан. Тэгээд сүүлдүүд бид 10 авцсан. Би яг царайгаараа 8-д ороодсан байхгүй. Вау. А бас яг Тэгээд миний ард байгаа залуу болохоор амар өндөр том бак юм танк шиг бит байхгүй. Гой биетэйгээд. Аха. Тэгээд над жоохон имнэлтэд байсан л. Тэгээд би ээжтэй хэлсэн л дээ. Ээж миний царай охтуудын сэрлийг хөдлөхгүй байна гэд. Гитар сор гэсэн. Ганц сайхан зөвлөгөө өгсөн. Миний үед л алдаг юм гитар байсан гэдэг. Би нэг бие үнэлж байгаад гитар авсан. Одоо натармуурт сууг гэж байдаг штэ. Нэг зураг зорхот ингээд хөдлөөнгөө. Оо. 3 суус юм уу? хувцтай. Аа. Ямар ч хөдлөөнгөө сууг амар ч ингээд унтж ирэх хөдлөөнгөө сууж. Амар хэцүү. Тэр ингээд би хоёр ингээд зэрэг сууж мууж байгаа. Жохон мөнгө олоод тэргээр гитар аваад. Вау. Тэгэл өглөө бандаажтайгаа улаан бандаажтайгаа босч ирэл гитараа нүдэл шүн орцсон шүнжээ ойрлуулаад хүмүүс унт мунт тэргээл бойлмол гэл амар гоё ингээд 2 жил дараа сураад энэ голын ирэг дээр охин найрал байхын дотор би нэг бүр догтлоо яг батагийнх шиг баг хайраа тэргээд гитар тоглоо үйсэн чи гаднаас манай нэг царайлаг найзад гэхгүй согтоо орж ирсэн ээ нөгөө охин руу харснаа над руу нэг харснаа нөгөө охин руу харснаа гараас нь хатгангуудаа над руу харснаа баярлаа гэсэн аваа гарааш яачдээ Одоо бэлэн болсон байна. Найз нь аваа явуулаа. Муухан болсон. Тэгснэ гарснаа. Би тэгээд Ургац цороос. Ээ гэж бодож байгаа байхгүй. Ургацаа ураач гараа явчихтий. Тэгснэ жоохон байснаа бочоор ирсэн ээ. Наа орж наа хөөгөөш яачдээ. Зүрж орж ирээд гэж. Тэгээ би гитараа хайцсан шүү дээ сошг. Гонхтой бастай. Чи гадаа нь гоё тоглож өгөх гэсэн. Яг тэр романтик олон романтик болгож байгаа. Йоо, миний өгшнийг бас арай л тайргүй. За яах вэ? бүтэн бавчи бас тий. Охиныг авснаа. Өө, чи одоо гарч ий гэж. Майхны навааш. Баярлаа гэсэн. Миний өгсөндөө гитараа За тоглоод. яах вэ? Өшөөгөө авах боломж олдох байх. Гитараар бол охин найхгүй юм бэлээ. Одоо мань хүн подкастаар ярьж байна. Нэг ярьж чи ангараг бүр илэг аваа хийсэн. За яаж open mic-тер гарч ийн гэсэн нэг гарсан гэсэн. Мэн бүр гараал алаал хийсэн, лаагаал хийсэн гинэ. Бүр солиоруулж байгаа тайзнаас буусан чинь бүгд заах шөө ийм байх штэ яах вэ? Зүгээр. Омол нэг шоу хийсэн тийм. Сэтгэл санаагаар унаа. Нөргө шүн. Яац юм бол гайхаад тэгээ шууд эсрэг сонир болоод орондоо унтаж чаддаг ш. Маргааш өрөөнд бичлэгээ үзсэн ш. Бичлэгээ авцсан дээр татаж аваад үзсэн ш. Сух шяасан тийм. Мяш яд. Йой. Гэтэ яг хаа бас тийм гой яг нэг юм юунаас өөрөө нисэж байгаад бас унах бас сайхан л та. Тийш дээ. Тэгээ миний жок штэ. Шороотох бас сайхан. Намаг яг би яг нэг бас шоунд төгсөн байхгүй фейлтэд шин юм яг ярина гэж бодоод гарсан чинь бүр юу ч хин ч инээгээгүй. За open mic-с дөнгөж ороод ирсэн байсан. Тэгээд ста нэрээ за одоо боли батны юм яри гэл Элсагийн жоок ярьдаг байсан ш. Тэрнийг яг ярьсан чинь дахиад нөө анханасаа суул явцсан болохоор хин ч инээгээгүй. Бүр ядцсан юм шиг болоод байгаа. Энэ одоо болооч гэсэн харцаар бүгд хар. Тэгээ бүр ингээ за баярлаа сотгүй байлаа гэсэн чинь хүний оронд нэг ч алга ташлаа байгаагүй. Open mic дээр үү? Тий. Open mic шиг бүр шоунд дээ штэ. Дан хөдөлж исэн. Тэгээд сэтгэл зүйн дараамаа байсан юм. Тэгээ бүр гараал хямраал амар сэтгэл санаагаар унаад гэсэн чи идрээ надад хэлчихсэн аахгүй. За идрээ маань хоёр яг минтийн ажилчдын шинэ жилийн галтуур руу яг явах гэсэн маань хоёр. Аа. Яас өгшөн гэсэн чи өө маань бүр сэтгэл санаа одоо юун дахиж ярих уугүй юу болцоол явчих гэсэн чи. Зүгээр шүү өгшөн нэг тим фейл чи зүгээр шүү нэг тим жишгтэй болчдөг аахгүй. Тэгээ дараа нь фейлт гэж за тэрнийг бодоод бас арай гайгүй гэд өөрийгөө тавьшруулдаг аахгүй гэд. Нааш дандаа бодог. Ахынтай тий. Тэгээ дараа нь минт рүү очиод ярьсан чинь яг тэн дээр нэг 4 хүн инээсэн байхгүй юу? Бас яг клубээ бодол бас арай гайгүй байсан. Жишгэн дэжтэй шүү. Жишгэн Тэр нэг комедиуд л яг фейлснийхаа дараа л ер нь амар юм бодоод тэгээд өөрөө юун дээр алдчих гэж бодоод амар жок мог бичсэн үрээд ирдэг штэ яг фейлтгэрээ. Тийм ер нь тий шууд анханасаа алаал одоо юу гэдгийг тийм нэг бол тэр бол юу л та Байн гална гэж байхгүй тийм л тий. Тийм бол тийм байна гэж байхгүй л та. Би нөө хамгийн анх гарч ирсэн санааг санддаг байхгүй юу? Би яг гарчаад бит сандаг. Би ийм ирсэх би яг шиг эрэхтэйгтэй юм ганцхан панч бодож ирсэн бил дотроо. Одоо отох нь бол. Тэгээ тэрийг гарч ирээ 5 минутын төс ярьж ярьчаад төсөлт нь яг тэрийг хэлсэн чи хин ч нэгэхгүй байсан чи шокнд орсон.
Хүмүүсээс ингээ хүлээгээд Нэгэн гууд нь банцантай араас нь та нар ингээд төмпөн дотор дүүрэн баас үнэгээ боддоо. Тэгээд талах том хошиг зүсэж байгаад ингээд гутгаад идэж гэнэ одоо гэж. Яагаад ч тийм ярьсан юм. Тэгснэ амар сон зэрэснэ буугаш. Бунгот өөрхөн селфиний зургийг дарааш. Үнэн бараасан зэрэг одоо хүртэл байдаг шүү дээ. Гэтэ яах вэ? Тэр чинь баримттай. дараа нас тэр байгаа. Тэр яг харц руугаа хараад гэж. Тэр харц бол үнэхээр айрг харцсан. Гэтэ хүмүүс бас амар ингэж боддог юм шиг лээ те. Яг би өстө гараад ална. Тэ комеди бол штэ тэ. тий Айдуудыг олох гэж бодох юм шүү маадаг те. Би бараг чамд юу жоок үгүй тэр гэж юм шиг те. Тэрхүү бас үсэдэг. Тайзан дээр гараад үз. Тайз бол хүнийг бол номхруулж те. Яг яг би яг анх open mic-т гараад эхний дээр нэг шалгаруулаагүй. Хоёр дахь дээр бата эднэр хөтөлж ийсэн. Би шууд төрүүлж мөрүүлээ. За. Тэгэл би ч мараг шууд юм дэлхийн хэмжээний ирээдүйн бодож байгаа. За. Тэгэл дараа нь яг дээг хөтөлж ийсэн. Тэн дээр дахиад төрүүлчихтэй. Тэгэл яг 3 дахь дээр 4 дахь дээр ирсэн чи яг содоо яг яг ингэж жинхэнэ нэг яг доороос ингэ бүф гарч ижсэн байхгүй. Тэгээ содоо анхны open mic хөтөлж ийсэн. Тэгээ ханаа содоо ирсэн байхгүй. Тэгэл за бадрал ирсэн. Одоо open mic би амир нөө содоо модоо хүртэл мэддэг. За за чи бадрал гэж би бүр таньж байна. Йоо би амар зүгээр л алах юм байна гэж бодвол. Тэгэл дахиад нэг бэлдсэн юм гараад ярьсан чи энэ удаа бүр үхээд наачт юм бүр ингэ өмнөх хоёр дээр нь инстаграмаар ингээд яатсан. Тэгвэл яг тэн дээр үзсэн хүмүүс бас ирсэн байсан байхгүй. Тэгсэн нүүдгэн нүүдүүл бүр ингээд what the fuck гэж бүр ингээд амар чимээгүй. Би ингээд яг зоолоогийн хийдэг юм хийж мэн шаад. Өөрөө ярьснаа тэрэндээ өөрөө инээж мэн гэж шаад. Таанч байхгүй бас. Зоолоогоос давхар шаах. Инээж мэн гэж шаад. Тэр үнэхэр бомб байсан. Чи нэг тэгж хэлж лөө. Уул нь энэ жок инээлэгт юм да. Та нар нэг нөхөн юм. Та нарын буруу гэж. Тийм яг тэр болохоор би яг шоуны тайзан дээр гараад бүр ихнээс нь тоолдог байсан байхгүй ингээд бүтлгүүтүүдлээ. Одоо ингээд би одоо тэднийг ингээд жок болгоцсон яриад байгаа шүү дээ тий. Тэгээ одоо яг хоёр дахь жокны хоёр дахь шоуны жок болгож яриад. Одоо яг 3 дахь 4 дахь нь бол хамгийн амар дарк байсан байхгүй. Бүр ингээд үнэхээр тэнэг заа ингээд шоуны тайзан дээр гарч ирсэн баахан шинэ материал туршаад үзсэн за. Тэгээ нүүдг ингээд явахгүй заяа. Тэгснэ ингээд явахгүй болохоор яг түрний содог хийдэг шиг яг нэг ганц батны юм ярьж байгаа байхгүй. Тэгвэл агнаасаа хүмүүс хүлээж авах бол тэгээд ингээд байхгүй болчихдог. Тэгэл яриад дууссан чи яг энийх. За энэ бол нь явдсан юм да тий. Юу гэлээ? Битг энэ бол нь явдсан юм да яг яачаад байгаа юм байна гэж. Бүр яг тэр бол яг үзэгчдийн зүгээс бол яг мангар харагдчих. Харин би яг комедиг бол угаасаа хийхээс өмнө амар судалсан байсан. Яг тэрийг маш сайн мэдчихсэн. Хэрэв чи инээлгэж чадахгүй бол чиний буруу, үзэгчдийн буруу биш, чиний буруу гэдгийг мэддэг байсан за. Тэгсэн яг тэр үед бандснаа бүр тайзан дээрээ тим тэнийг алхам гаргаж идэх шээс би бүр оройн гэртээ харьж их замдаа бүр үхмээр сагцсан бүр ёо fuck. Тэр бол гоё. Хүнийг бас яг хатууж болдог те. Сэтгэл зүйн хувьд бас яг төвчээртэй болгодог те. Янз бүрийн сая манча нөгөө юун дээр очлоо штэ. 5 толгой цэргийн сургуулийн юм дээр талбай дээр очсон. Би тэнд чинь нэг хааны эрэлтгээд юу болж байгаа байхгүй. 38 улсын цэргийн анги юу салаа ирсэн заяа. Тэгээд ингээд яг нөгөө юуны дэлхийн одоо инхийг сахиулах тэр одоо нүбээс одоо тэ нүбийн инхийг сахиулах тэр үйл ажиллагаануудад оролцдог сургуультыг хийж байгаа байхгүй цэргүүдийн. Тэгээд тэн дээр очиод комеди хийхээр очиж байгаа байхгүй. Тэгээд бас Монгол улсын одоо зөвсгөгчний одоо тий иргэн цэргийн харилцах албаныхандаа бас энэ ташрамд бас талархлаа илэрхийлмээр нэг тийм боломжийг олгосон. Тэгээд тэнд бол жинхэнэ нөгөө нэг яг одоо хиймэр сэргүүл одоо сэргэхээр байгаа байхгүй тий. Жинхэнэ орны шилдэг хөвгүүд ингээд бэлтгэдэй тий. Дэлхийн хамгийн одоо хариуцлагатай тийм үйл ажиллагаануудад оролцохоор ингээд топууд нь ирсэн тий. Хөлс хүчээ 2-7 хоногийн турш гаргаад биенээс юм суралцаад буудалцаад одоо юу гэдэг те хүмүн авраад те одоо тийм сургалтуудыг хийгээд төгсгөлт нь яг юм entertainment одоо яг нэг орой одоо те яг юм гоё төгсгөлийн баяраа хийж байгаа байхгүй тэрэн дээр нь comedy хийхээр утсан тэгсэн чинь ингээд тайз нь ингээд үзэгчдийнхээ юунаас юм задгаа том талбай заяа тэрэн дээр нь одоо ингээд цэргүүд ингээд юм уу хийгээд Монгол цэргүүд ингээд юм уу утга мутгатай ингээд орондоо зодтолтол нэг тийм үзүүлбэр хийдэг шүү дээ. Шил мэл толгоон дээр шил хагалж маглал зөө. Бригад яа юм энэ дээр. Тийм буудалч муудалцаал тий. Буутай хүмүүнийг зодч модол бүр ингээд амар үзүүлбэрүүд хийж байгаа байхгүй. Яг тэрний араас нь мань комеди хийж байгаа. Тэр яаж ах бүр ингээд тайз нь бүр масар хоол зөө. Тэгээ ингээд хүмүүс үзэгчт нь ингээд тайз үзэгчдийн хооронд бараг 100 метрийн зайтай. Тэгээ тэр холоос бол миний царай ягаад ч харагдахгүй. Тэгээ яаж ахт урд нь нэг цэргүүд Монгол цэргүүд ингээд толгоон дээр ингээд шилмэл хагалцсан. Тийм юмны араас бол жок бол үнэхээр хүчгүй
одоо хүчгүй болт юм бил. Оо. Тэгээ би за би үзэгчтэйгээ ойрхон байх хэрэгтэй гэд. Тэгээ үзэгчт нь ингээ Монгол цэргүүд байх юм болоо гэсэн чинь 38 улсын цэргүүд байж байгаа юм. Тэгээ монголоор комеди хийгээд баяраа бит хоёр очицсан. Тэгээ ингээд яг монголоор хинж ойлгохгүй заа. Яг монгол цэргүүд чинь байгаа юм л та. Гэхдээ ихэнх нь ингээд яг гадныхан. Тэгээ шууд за англиар яригээл би ганцаараа гарч байгаа юм. Манай English speakers here America бүгд гараа өргөл те. Гэсэн чи миний яриа ерөөсөө сонсогдоогүй гэж байгаа юм. Сонсогдохгүй. Тэгээ тэр бол зүгээр ингээд айгүй ингээд суг шааж байгаа юм заяа. Тэгээд ингээ бүр fuck mark одоо ингээл те. Гэтэ яг тэнд ирсэн амар сонирхолтой байсан л та бидний гой юм үзэл. Тэнгүүтээ дараа нь юу руу очиод одоо тэр багш тэр сургалтыг зохион байгуулсан 2-7 хоногийн турш зохион байгуулсан багш нар нь байж байгаа байхгүй. Бас юм одоо бас юм уу тэр үсэг офицерүүд байгаа шүү дээ тийм. Одоо орон орны Америк те. Канад юу гэдгийг улсын Монгол тэгээ бүгд англиар ярьдаг. Тэр сургалтыг чинь дандаа англиар хийдэг. Тэгээ монгол цэргүүд нь ч гэсэн англи хэлтэй. Тэгээ тийм цэргүүдийн урд яг бас ингээд гарах боломж олдох юм. Одоо хоолны газрынхаа нэг том зааланд. Тэгээ тэр нь микрофонтой яригчтай ингээд бас ингээ арай нэг гайгүй. Тэгэл ихэндээ ингээд англиар бас яриад. Тэгэл хүмүүсийг нинээлгээл те. Бас ингээл гоё явчихсан. Тэгсэн чинь гинт микрофон дундаас нь зайн дуусаад ингээ микрофонго олчдөг байхгүй. Тэгээ ингээ хүмүүс go те go on continue. Тэгээ би ингээ яг микрофонго ингээ хүмүүсийн дунд ингээ алхаад ингээ зүгээр ярьж. Яг ёо. Бүр тэр бол ихтэй үнэхээр яг бас жоохон нүцгэн тийм мэдрэмж өгд юм л. Тэгээд сүүлдээ тэнд байсан зарим цэргүүд нь хоорондоо юм ярьж мараад. Тийм хяналтнаас ингээ гарах гээд байгаа байхгүй микрофонго болохоор. Тэгэл бүр яг яаж хийж байгаа юм яриад дуусгасан. Тэгээд амар хүчгүй л болд юм л юм. Гэхдээ ингээ бууж өгмөр санагдаж байгаа микрофонго олцохоор зэвсэггүй болчих шүү дээ. Шүү гартан тулаанаар. Тэгтээ бол яг ингээд бас яг одоо юу гэдэг юм одоо яг тэрийг дуусгах хэрэгтэй те. Нугарч болохгүй гэл. Тэр бол бас гоё мэдрэмж байсан. Техник хангамжийн асуудлаас болоод тэг үзэгчдийн бэлэн биш байгаа байдлаас болоод тэгнэ гэдэг чинь бол амар. Гэхдээ яг тиймэрхүү нөхцлүүд бол орж бас юу хийж үзэж явах хэрэгтэй юм л. Тийм хэрэгтэй. Сүүлргөө тоогооч үйдэг юм байлээ. За нөгөө нэг night club-ийн story санаж байна яг ингээд гуйлгаар очсон нэг юм парын дээр тэгэл нөгөө гарууд ингээд бүр зад бүжгэлцсэн юм улангассан юм нариганы баг өнөд за. Тэгэл би ингээд намайг дуудаал гараал ярьсан чинь ингээд хүмүүс зүгээр ингээд бүжгэлжсэн яа маа гэд ширмэрэг очоод ингээд пим яваал ингээд явж байгаа байхгүй. Согт. Тийм тэгээ ингээд микрофон яг юм өмнө нэг гар гарч ирэл нэг юм сони юм дуулаадсэн юм аа. Яг тэрний юугаар ингээд амар юм шингэний мангар өндөрхсөн байна. Царигсан юм болцсон. Тэгээ цаана ингээд би дуурсаар байгаа. За DJ-гээс нь би зогсоочих гэсэн чинь ингээд зогсоохгүй за ингээд тэр цаанаас зогсоод юм ингээд тэгээд бүр ингээд болохгүй за. Тэгээ нөгөө хүмүүс чинь ингээд бүжгэлэх гээд би нөгөө ингээд гарч ирээд UB comedy-гийн биш comedy-гийн гээгүй UB comedy-гийн зүгээр stand up comedian тэр гэж зарлаа гэж би хэлсэн байхгүй. Тэгээд яг зарлаад тэг гарсан чинь хүмүүс ингээд амар stand up comedy гэдэг тэгмэдгээс нь яг бадрал гэдгсэн чинь хинч мэдэхгүй ингээд бүгд аах гэж явцсан байхгүй. Тэгээд ярьжсэн чинь бүр ингээд нөгөө сонсож байгаа хүмүүс байхгүй нэг ихч нэг хүүхэн ингээд доороос ирсэн. За одоо буучих гэдэг нэг юм хөлтэй юм амар бариу хувцтай хөхмөх нь гарсан хүүхэн за. Тэгээд би нэг дээр ярьж идэв подкастн дээр ярьсан. Тэ бүр fucked up байсан шүү. Тэг яж хат нэг юм үзэгчд ингээд дээр байхаар бас айгүй эвгүй байт юм бэлээ. Тэг микрофон айгүй хэн дууралттай нэг юм баках зүг. Одоо боо мó ингэж шүү. Яг тийм үед клубэлээс амар сандагт. Йоо яг би одоо клуб дээр гээд би бас яг нэг амар фейлдчихэд тэр фейлээсээ шууд клуб дээр хурж ирээд яг адилхан яг тэн дээр ярьсан ч өөхөө клуб дээр ярьж байгаа байхгүй. Тэр чинь хизээ лөө шинэ жилийн үеэр лөө. Үгүй юунд Мартаар хаана Марти үеэр. Баахан нэг баахан ихчнэр дээр явж ороод. Тэг ихчнэр дээр явж басна жоохон наалтчих болов гэд нөгөө нэг ихчнэрийн ч өөхөө ярихгүй юу. За нөө Herbalife гэдэг тэдрийг ярьсан чинь ихчнэр өөрийг нь өөрсдийг нь доромжлоод байна гэдэг яг тийм өнцгөөс харсан. Тэгснэ амар муухай харчихсан. Хөөе чи одоо бойл. Наа ихчнэраа бойл энэ гэж мэгээд. Тэгээд өөр юм яар энэ гэж. Тэг өөр юм ярьсан чинь. За наадах чинь инээд хүн байна энэ гэж мэгээд. Тэгэнгүүт нь мань чинь тэгэл юу ч чадаагүй юм шиг. 3 сарын 8. Өөр чинь амар фейлээс амсцсан гар юу ч их сорогдож байгаа юм чинь өнгөт нь. Би яг та нарыг ингэ гэж мэдсэн юм аа. Гитараа аваад ирсэн. Тэг чи бүгд ари дуу сонсё. Гитараа залгаад бүгд нь уяраач байл тэгэл буцаа гарч байгаа байх шууд гараа. Хоёул босгосон байна те. Зэвсэг байсан байна. Яг тэр жөөхөө клуб дээрээ шууд үүчээр үргэлжлүүлээд ярингууд энд бүрст хүмүүс ойрлолтой мөсөө зулгааж нэг анаа бүр нэгээ бүр ингэ заагаа. Бүр яг чи энтер гэж үг чи нэгээ зааж инээж минийгээд ёо.
Тэгээд шал өөр. Ууц тэр нэг орчин өөр. Яг нэг тиймэрхүү бас нэг юм мангар халтуурууд дээр яг нөгөө нэг comedy club гэдэг чинь шал өөр зорилготой тийм хүмүүс анханасаа инех гэж те анханасаа тийм яриаг нь сонсох гэж очиж байгаа хүн бол шал өөр байдаг те анхаард сонсдог. Би нэг охины төрсөн өдөр дээр ярьжсэн шал тэнэг байсан. Өөрөө яг нэг анхаарлын төв байхыг хүсэж байгаа шүү дээ. Төрсөн өдөр нь амар гоё мой нөгөө нэг хилдэг шаараар насныхаа тоомоог ингээл хийлж мэлцсэн те өстой гоё дунд тэр гэж мгээл те. Яг юмаа үлээж мүлээгээл. Тэгээ би тэр цаана бас нөгөө мөнгө авах гээд бас комеди хийж байгаа шүү дээ те. Комедигаа хийх бол мөнгө авахгүй. Тэгээ яаж тайз нь бас мангар хоол. Чи нааша хүрээ дээрээ манай ширээн дээр ирээд яримаар. Би тэнгуут нь ширээн дээр нэрснэ ингээ яг айлаалагч юм байж тээ. Хүн тэнэг бүр яг нэг гिचэн шиг санагдсан юм лээ. Хичнээн үзэгчтэй, хичнээн хүмүүс. Би тэгээ одоо хилээд байгаа байхгүй юу? Одоо юм сонсож байгаа хүмүүс бидрийг бас адмын юмдаа очиж бас comedy performance хийлгэмээр байгаа хүмүүс сонсч ивэл тий. Бидрийг амар үнэтэй байна гэдэг байгаа байхгүй юу? Одоо Батачидын хідээр ирж байна. Мань бол яг уян хатна л да. Үнэхээр яг найз нөхдийн юу яг гоё юм дээр бол би үнгүү ч хийсэн үе байна. Яг тийм юм дээр бол одоо энэ доотлонд сая төгрөг гэж хэлчихсэн шүү дээ. Тэгээд тэр бол ер нь бол айгу хүний цаг хэмндэг л те. За уушлаараа тэгвэл манайх хүрхгүй байна. Болоо те. Гээ 300-аар ярьчихл та гэдэг үнтэй бол би яриад байгаа ч хэрэг алга тий. Одоо манайш яг тийм үнэлгээтэй байгаа л та тий. Тэнгүүд хүмүүс амар үнэтэй байна гэдэг байгаа байхгүй юу. Энийний цаана амар олон ингэж газраар те явж юм үзэж ингээд цоглуулсан жоокууд амар их юмний ингээд бидний чинь оюуны бүтээлэнд явж гин те. Хөрөнгө оруулалт явж гин те. Тэрнийг очоод ингээд бичлэг задраад нэг хүн бичлэг хийгээ сошиал дээр тавьдаг. Ингэнгүүт бидний одоо те миний спешиал шоуны одоо амин зүрх болсон тэр жижигхэн сетап нь байсан ч байж магадгүй те. Тэр нь цацагдчихуулсан миний спешиал шоу үн цэнэгүй болчихно. Тэгээ нэг тим аюул байна. Хоёр тим нэг саяных шиг техник хангамжгүйгээс болоод ийм эвгүй байдалд орох нэм асуудал байна. Тэгээд ингээд би хэлдэг байхгүй. За үнэхээр та нар нааг ингээд хүслүүд яриулмаар байгаа бол энэ 50-50% магадaltaй шүү. Би инээлгч магадгүй, инээлэхгүй ч гэж магадгүй. Энэ гэхдээ надаас шалтгааллах юм биш. Өөр юм бусдаас шалтгааллах юм зүйлүүд. Бараг тэр тайзан дээр комеди хийсэн биш, бараг зүгээр эд эсэх хүүсний нөхөн төлбөр бараг аваад бууж байгаа. Бараг нэрээ те шийтгэл яалаа амсаж байгаа юм шиг. Ялныхаа бараг нөхөн төлбөрийг буцаж авч бууж байгаатай л ер нь бараг адилхан болчиход байгаа юм. Тэгээ би яг ананер хэлсэн л дээ. Зүгээр та нарыг бүгдийг чинь клубдээ өрөө. Бүгд ирээд үнгүү үзээрэй. Би өөрийгөө харуулъя гэтэр гэж үгээ те. Яг тэр орчинд нь л үзэх хэрэгтэй те. Тэрэнд нь л үзэх хэрэгтэй. Тэгэхгүй тий одоо нөгөө нэг яг дуучныг ирчээлтэй нэг нэвтрүүлэг дээрээ одоо дуул гэж байгаа юм шиг тийм мангар юм баггүй тий. Тэгээ тэр эдрээ нөгөө бүр яг тэр үнэлгээг нь гаргацсан байсан шүү дээ. Одоо жишээ нь Таиланд руу яваад тэнд очоо тий янз бүрийн тийм нөгөө гудамжуудаар нь яваад тий тэр хүмүүстэй уулзаад тэр юм чинь бид нар ингээд тарих толгоондоо шингээж аваад тэр мэдрэмжүүдийг аваад тий тэр хүмүүстэй харилцаанд ороод юу гэдэг юм тэгээ тэрийг буцааж авчираад энэчнээ ингээд юм синтез хийгээд ингээд юм нэвтэршуулаад нэг охин гаргаж байгаа шүү дээ. Нэг 5 минутын нэг юм яриа контент болгоод гаргаж байгаа тий. Тэрийг хүмүүс бас үн цэнийг яг төдийлөн бас ойлгохгүй байгаа. Хийж үзэхгүй л ойлгохгүй. Цаана үн цэн үнэхээр байгаа тий. Зүгээр яриад ингээд зүгээр эсвэл хүний юм ингээд яриад байвал бас болно шүү дээ тий. Тэгэхэд энэ бол stand up comedy бол заавалчгүй юм яг хүний өөрийнх нь тэр туршлага, өөрийнх нь харсан үнцэг үзэл бодол байх хэрэгтэй тий. Яг original thought тий. Тийм байх хэрэгтэй гэдэг одоо нэг юм байна л та. Тэгээд орчинд нь ирж үзээрэй тий. Яг тэр мэрэгжлийн клубд нь ирж үзээрэй. Шал өөр байх болно. Яг ирж үзсэн хүмүүс бол маш их хэлдэг тий. Би танахыг ингээ бичлэгээр үзээл ингээл нэг юм нэг хитэн юм алиа залуучууд байна мэн тий. Нэг ингээ таалагддаггүй байсан. Би яг өнөөдөр ирж үзээд би үнэхээр би дахиад заавал ирнэ. Би найзуудтайгаа авчирна гэд бүр саяхан өнгөрсөн шоу болгон дээр сонсдог яг юм өнөөдөр. Сая хоёр дахад би өнөөдөр энэ найзаагаа дагаад ирсэн тэгээд үзчихлээ. Тэгээд амьдаар бол шал өөр үйдэг юм байна гэж хэлж байгаа байхгүй юу? Та нар бүр таалагддаг ингээд доромжилж байгаа юм шиг санагддаг байсан ингээд. Тэгэхээр тэр одоо бичлэгээр үзээд дүгнж байгаа те. Яг бичлэгээр үзээд дүгнэх амьдаар нь үзээд явах бол энэ бол яг порно үзэх секс их хоёртой л адилхан л та. Тийм шүү дээ. Мэдрэмжүүд нь. Ирээ зүгээр секс хий. Тийм бичлэгээр үзэж битгий яагаараа. Тэгээд яг гоо бичлэгээр үзье гэвэл Univision DD Shlug TV. Монголын хамгийн өргөн сүлжээнд. Өө тийм шүү дээ. Манай from UB comedy. Цуврал
тий 2 дугаар улирлын 8 анги бол бүтнээрээ байрлсан байгаа. Маш амтхан нэг анги нь 1000 төгрөг 8 үлгийн үзье гэх юм бол 8000. Гэхдээ яг бидний 8 дугаараа нэгтгэхэд нэг бас юм цаг 42 минутын одоо юм бүрэн хэмжээний юм контент болгосон. Тэрийг авах юм бол 5900 гэж байгаа шүү. Innovation дээр шинээр нэмэгдсэн систем байгаа. Мань өчигдөр яг их нэртэйгээ яг бүтэн үзлээ өөрөө. Үнэхээр гайхалтай болж байна нэр. Яг жоохон бахт хэлийг ойлгохгүй ирнэ яг Орсын comedy club-ыг яг ингээд хардаг байсан шүү дээ. Яг тэр HD гэдэг юмыг яг тэр нэг амар гоё юм high quality юм байгаад байгаа шүү дээ. Ингээд харангуут бүх юм нь амар гоё. Нектар шал тэр тайз майз хүмүүс тэр тэгэл ингээд үзэгчдийгээ харуулгууд үзэгчд нь бүгд ингээд мшээсэн урдаа уухан тавил зөөгчнөр мөгчнөр яваал юм high quality гэдэг бүх юм нь тим юм хөгддөг гэсэн шүү дээ. Эдрийг Орос хэл мэддэг ч байсан ч болоосоо гээд тэгсэн чинь яг тэрнийг яг тэрэн шиг тэгээ их хэл дээр Монгол тэгээд ингээд солигч байгаа тэр дүрсүүд нь манай Улаанбаатар хотын бидний аль хэдийн танил болсон барилга байшингууд гараал амар гоё жааз өгч юм байвал би бүр өчигдөр баг ийм оюуны тавилт хийсэн юм баг хит тавьсан. Баярлаа. Ямар гоё бүгдээ энийг хийсэн шүү дээ. Харин тийм бид нар хийсэн гэж үг гэж бодлоо баг итгэмээргүй санагдаад байгаа аахгүй. Өөрөө өөрсөндөө баяр. Үнэхээр гайхалтай байлээ манай. Энэ бол яг бидний энэ үг бид нар мөрөөдчихсэн байхгүй тийм ийм шоу үзэх юмсан ийм гоё комеди гэдэг одоо ах эгчнэр гарч ирээсэ гэж хүсдэг байсан. Тэгээд өөрөөсөө энэний бас одоо тийм нэг хэсэг болоод тийм явчихин тийм энэ юг одоо продюсерлаад тийм баг бүрэлдэхүүнийг ажилуулад яг юм өөрсдийн яг комеди клуб тийм зөвхөн 24/7 яг энэ зориултын клубд те ямар нэгэн night club биш те ямар нэгэн телевизийн студи биш яг энэ тэнцээ comedy club орчин яг ерөөсө зориултын газар ингээд юу өөрөөсөө хамгийн гол нь манай өөрсдийн production ингээд хийж ийн гэдэг бол анхны одоо яг 2 дахь улирлан л та. Гэхдээ анхны одоо бид нар яг давхар нөгөө нэг одоо бидний зориод байгаа юм болохоор энэ live from UB comedy чинь зөвхөн Улаанбаатарчууд биш. Одоо орон нутгаас үзэж гин те. Дээрээс нь бүр одоо манай улсын хил хязгаараас гадна хилийн чандад байгаа монголчууд маань үзэж гин. Монголоос гараад олон жил болж байгаа хүмүүс байна те. Монголын одоо 2019 он залуучууд юу бодож сэтгэж гин те. Улаанбаатар хот ямар харагдаж гин. Тэр юмыг харуулъя. Дээрээс нь манай одоо юу гэдгийг үндэстэн угсаатан те ахын дүүс байна. Монгол хэлээр ойлгодог өвөр монголчууд те буряд одоо юу гэдгийг туваа бас арай ойлгохгүй байхaltaй. Гэхдээ одоо халимаг үндэстэн одоо халимаг ахын дүүс юу гэдгийг те яг монгол хэлээр ойлгодог энэ хүмүүс хүртэл энэ чинь яг соёлын довтлогоо байхгүй юу. Энийг үзээд вау Монгол улс гэж байд юм бэ. Нийслэл хот нь ийм хот одоо хөгжсөн хот байд юм бэ. Залуучууд нь ийм залуучууд байд юм бэ. Ингээ хоорондоо ингээд юм яриад инээлддэг юм байна те. Дунд нь жаз хөгжим яг одоо Улаанбаатар хотын одоо яг цорын ганц одоо яг жинхэнэ jazz club Fat Cat те. Jazz club-ийн хөгжимчд Монгол хөгжимчд ингээд тоглосон jazz хөгжим ихшгэлж идэм байна. Бодхүүн саундтрек нь хийсэн байт юм байна те. Цэвэр Монгол контент тахгүй. Тэгэхээр энэ бол яг зүгээр бидний хувьд бол яг зөвхөн зүгээр инээлдээд ингээд үзээд өнгөрөхөөсөө илүү зүгээр ингээд хийсэн нь одоо яг Made in Mongolia гэдэг бас тийм цаанаа нэг бахархал яваад байгаа учраас энэ маш утга учиртай үн цэнтэй зүйл байгаа даа. Ирээдүйд одоо бидний үр хөвгтөж гэсэн үзэн те. Одоо бид нар 100 жилийн өмнөх Улаанбаатар хотыг үзэнгүүт ингээд ламнар гудамжинд бааж идэг те. Тэгэхээр 100 жилийн дараа одоо яг ямар болсон дэрийг чинь дараа нэг л чинь үлдэн штэ ирээдүйд. Тэгэхэд бол бас арай нэг ийм байсан байна. Хүмүүс ийм монголчууд ийм асуудалтай байсан байна те. Гэдэг чинь. Тэгэхээр энэ бол бас гоё төсөл болсон. Энийгээ цааш нь өргөжлүүлээд явна. Та бүхэн үзээрэй. Манай содоо бол бас баг дугаар болгон дээр гарч байгаа. Тийм содоодоо бас ингээд өнөөдөр цаг гаргаа те. Манай подкастэнд оролцсонд баярлалаа. Тэгээд манай баг хамгийн хөгжилтэй подкаст болсон баг шүү те. Тий, ер нь яг содоо яг нэг тийм зочин шиг биш яг нэг үндсэн хөтлөгчдийн нэг юм шиг л байлаа те. Яг анхны нэг хэдний аюу чил эпизодууд хийдэг байсан шүү дээ. Тэр шиг яг нэг тийм чил боллоо. Тэгэл гой юм ярилцлаа. Тэгээд бас манай бити сонсогчдоос дараагийн дугаараас бид нэр яг хуучин шиг нэг хэсэг явж ирсэн шиг нөө комментуудаа онцолдог хэвээрээ байгаа. Тийм, манайхан комментуудаа онцолтгоо үргэлжлүүлэх болно. Тэгэхээр комментуудаа бичээрэй. Тийм, комментуудаа бичээрэй. YouTube дээр те манай үзэлт бол маш сайн байгаа. Castbox дээр сонсож байгаа хүмүүс их байна те. Юун дээр Stitcher application дээр сонсож байгаа хүмүүс их байна. iTunes, Apple-ийн подкастн дээр сонсож байгаа залуучууд манай
подкастны доор гоё сэтгэлдлүүдэд бичээрэй. Тэгээд үнэлгээгээ одтой үнэлгээгээ өгөөрэй. Тэгээд бид нар онцолж бас яг хамгийн гоё сэтгэл бичсэн хүмүүсийг бас онцолж бас комент дээр нэмэх нь Apple Podcast-ийн тэр сэтгэлдлүүдийг бас онцолж дурдах болно. Тэгээд хамгийн гоё сэтгэл хэлсэн хүмүүст нь бид нар хос UB Comedy-гийн тасалбар бас бэлгэлнэ. Уруулаа нэг хүн сонгох юм. Тэгэл да ямар автай тий. Ирээд үз. Манай битгий сонсгоо. Окей. Тэгээ гадаад байгаа хүмүүс бас ингээд нөгөө нэг гоё комментийн шалгах юм бол зөв ийшээгээ бас энд байгаа найзуудтай өгч болно шүү дээ. Хэрвээ ирэх боломжгүй байвал тий. Энд байгаа нэг найздаа ирэхээ шилжүүлж болно. Тэгээд ер нь бид нэр яг харж байгаа битгий сонсогчдынхаа нэгийг бас ирээдүйн нэг дугаартаа оруулна гэж бодсон байгаа шүү. Тэгэхээр бас бэлэн байгаарай. Бэлтэрээ. За баярлалаа. За тэгээд ирж хөгжилтэй яриа өрнүүлж одоо тэгээ бааснасаа эхлээд бүх юм баярлалаа. Монголын сагсан зодооны албаа тий. Бас тий удаан хүсэмжлэгдсэний эцэст бас тий ирж нэг гоё удаан хүсэмжлэгдсэн гэсэн шиг бас гоё яриа өрнүүллээ. Тэгээд дараа дахин уусаа орно. Тэгээд садуудаа баярлалаа. Зөндөө олон зүйлээр уулзах хаа. Тий. Садаг Facebook, Instagram дээр Садаг comedian гэдэг байгаа. Дагаараа тэгээд comedy club дээр бол тогтмол тоглолтуудаа хийж байгаа. Ирж үзээрэй. Ирж үзээ. Тэр тайзан дээр их жинхэнэ би яг тайзан дээр мань мэддэг аахгүй. Жинхэнэ мангас содоо яг тэр тайзан дээр яг амилдаг. Доторх мангас содоо маань. Тэг яг жинхэнэ гоё лаг содоог нь хармаар байвал одоо манай клубыг зорж ирээд хамгийн урд нь суугаад үзээрэй. За тэгээд залуусаа баярлалаа. Битгий сонс подкаст байла. Дараа нь уулзъя. Дараагийн дугаараар уулзъя. Битгий сонс.